За сайн байцгаана уу? Телевизээ үзэн суугаа нийт эх орны манд өнцөг болморт байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За бид бол шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр гэсэн сувгийн хөтлөгчд байгаамаа. За бүгдээрэнд орой мэнд манайхаа. За өнөөдөр бид өхөн таны энэ шинэ жилийн гоё баярын орой дээр нэмээд гоё шинжлэх ухаан болон танин мэдхийн мэдээллүүдийг өгөхөөр бэлдсэн байгаа. За өнөөдрийн яг энэ бүрэлдэхүүнд хин сууж байгаа вэ гэхээр манай дэлхийн түүх нэвтрүүлгийн маань хөтлөгч. Юу лээ? Атлас нэвтрүүлгийн маань хөтлөгч Бацаа яах маань ирсэн байгаа. Орой мэнд. За манай кино түүх нэвтрүүлэг болон Адар анир маш олон нэвтрүүлгүүд маань хөтлөгч тийм ээ. Үндсэн хөтлөгчөж явдаг. Их бат маань хөлцсөн байгаа. Орой мэнд үргээ. За миний бие бол Амглан Баатарын ганц үг. За хажуу сууж байгаа үзэсгэлэн бүсгэн маань бол манай бидний мэдэхгүй дэлхийн нэвтрүүлгийн маань хөтлөгч Цомрлог. За тэгээд түүний цаана бол ард түмний алдарт багш Маратхан ирсэн байна. За бидэд өнөөдөр өөрсдийнхөө те од мөндрийнхний маань зүгээс ерөнхийдөө 2025 онд юуг онцолж байгаа вэ гэдгийг аль болох өөрсдийнхөө бас чиглэлээс те хүргэхээр зорьсон байгаа. За тэгээд эхлээд хамгийн түрүүнд манай Заяа хаа маань хувьд гоё мэдээлэл өргөх баг. За би бол од мөндөр дээр Атлас буюу дэлхийн улсуудыг танилцуулдаг тий. За өнгөрсөн жил бол ер нь спортын талаар нэлээд олон дугаарууд хийжсэн. Тэгээд угаасаа өөрөө спортын чиглэлээр хэмтгэлээр спортын бас ингээд онцлог юмнуудыг яриж өгч байна тий. 2025 он бол манай монголчууд бол спортын үнэхээр гайхалтай жил байсан. Тэгсэн. Тий, үнэхээр гайхалтай жил байсан тий. За би тэгээд яг хөө бид ингээд маш олон тамирчид ингээд медаль авдагчсан. Би багийн спортыг онцлж ярмаар санагдсан л да. Яг бол багийн спорт гэдэг чинь бидрээс бол ингээд саяхныг бол их хол байлаа шүү дээ. Багийн спортоор амжилт гаргаж чаддгүй ч юм уу тий. Ганцаарчлалсан спортуудаар айгүй хамжилттай явдаг гэдэг тийм. За тэнгууд монголчууд нүүдэлчин болохоор ганцаараа сайн мэн гэж бид нар тийм ойлголттой тий. Бүр монголчууд сагс хөлөнгөөр хизээж амжилт гаргахгүй гэдэг бүр тийм яриад тий. Тэнгууд одоо манай Марат мэдж байгаа бид нар чинь түүхийн хугацаанд багийн тоглолтоор ямар амар амжилт гаргасан хүмүүс үлээ тийм биз дээ. За тийм ээ тийм тий. 13 дугаар зуунд ч одоо Чингис хаан чинь тэр цөөхөн зэрэгтэй тэр олон хүмүүсийг ч одоо багийн тоглолтоор л нурааж байгаа ш тийм ээ. Тэгээс бол тэр чинь нэгээрээ тулж байгаа. Тэгэхээр бидэрт бол юм түүх байгаа. Угаасаа спортын түүх чинь дайн тулаантай л холбоотой. Дайн тулааны бэлтгэл сургууль тэр чинь спорт болоо тий. Тэгээд нэг дүрмжээд за нэг хүн үзэхэд арай нэг гоё болоо тий. Тэгээд дундаасаа нэг баячуу тоглодог гэсэн спорт тоглоомч одоо ингээд бидний бүгднгийнхэн тоглодог юм 6 цангал болсон тий. Тэгвэл бид нар ингээд яг энэ багийн спортоор бол яг спорт гэдэг нэртэй болсонсоо ерөөсөө сайн том амжилт гаргаж чадахгүйсэн. За түүхийн хувьд бол бид нар дайн тулаанд амжилт гаргаж ирсэн бол багийн спорт гэдэг төрлөөр бид нар амжилт гаргаас айгүй сайхан жилүүд болсон учраас энийг бас онцолж яриж тийм байна. За ёстой гоё. Энэ онд чинь одоо жишээлбэл манай монголчуудыг бөөнөр нь бахархуулсан тий бөөнөрөө цуглаад нэгнийхээ тоглолтыг үздэг. Тэгээд дэлхийн хит хитэн том бас тэмцээн оролдоонууд талбай дээр манай Монгол болсон шүү дээ тий. Талбай дээр хүртэл гоё юм засч масцсан. Тэрүүгээр орохдоо хүмүүс хүртэл айгүй тийм гоё баяр хөөртэй яваад нэг юм гоё дулаахан жил болсон шүү нэр яхаар. Тэгэлгүй. Тэгээд багийн спорт төр одоо Марат нэг жоохон багтай холбоотой дайн тулааны нэг гоё жишээ хэлээсэй гэж би бас бодож байна л да. Одоо баярлалаа. Сая багийн спорт гэд хэлсэн чинь сая нэг Азад нөө Солонгос тусан тэмцээнд манай багийнх маань аягүй амжилттай оролцлоо шүү дээ. Тэгээ энийг би зүгээр яг түүх түүний хувьд харж байхад бол энэ яг 13 дугаар зууны үеийн тий хүннүг үеийн ардын зохион байгуулалт гэхгүй юу? Яг ардын зохион байгуулалт тэнд хурд байна уу? Байна. Хүч байна уу? Байна. Туршлага байна уу? Байна тий. Яг энтэй адилхан яг тэнд дотор чинь ерөөсөө яг тэр ард дотор чинь 3 одоо хурд, 3 туршлага, 3 тий одоо ингээд хурд хүч гэдэг ч юм тий. Ийм зүйлүүд байгаад байгаа байхгүй. Яг тэгэхээр яг ингээд нийлцсэн. Тэгээ би яг тэр нөгөө нэвтрүүлэг дуусны дараа үзэн гутаа маргааш нь хичээл дээр очиод нөгөө шууд зургийг тавьж байгаа. За энэ бол яг 13 дугаар зууны үеийн эртний ард цэргүүд. Эртний дайч тийм гэдэг ингэж хэлж байгаа шүү дээ. Тийм гоё юм тий. Манай Маратын шавнэр гоё амар гоё тийм инновацлог багштай тий. Зурагт үзэл маргааш нь түүхтэй голбол бүх юмыг ярьцдаг. Бид нар жоохон байхад түүх ингэж заадаг гэсэн монголчуудын түүхийн мэдлэг ямар өндөр байх вэ тий. Энэ заахаар аргаар мэдлэг хослуулах тий мэдлэгээр тоглох гэдэг чухал шүү тий. Өөрөө тэгээ залуу хүн юм бас тий. Тэгээд яг нөө багийн спорт гэхэлэр ингээд бид нар чи ингээд яг дайн тулааны үед багийн төрлөөр одоо хичээлдэг байсан болж нөө хотжоод нийгэмшээ тий одоо тохоогоор гарах ч юм уу тий бөөнөрөө нэг community болоод амьдрахтаар арай өөр байсан тий. Тэнгүүд л багийн спортын амжилтнаас энийгээ дагж байгаа юм болоо тий. Тэгээд одоо 2025 онд жишээлбэл хамгийн том амжилт бол Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3-3 шог маань дэлхийн аваргын мөнгө медаль авсан. Тэгээд дэлхийн аваргын одоо мөнгө медаль гэдэг чинь өөрөө ямар том амжилт вэ тий монголчууд багийн спортоор. Дээрээс нь бид нар дандаа тулааны спортоор амжилт гаргадаг ус бол энэ удаа арай өөр тий. Тэгээд бүр баг болоод тоглоод. Тэгээд манай Монголын эмэгтэй баг тамирчин багийн спортоор анхны олимпийн наадамд орж ирсэн ш Токио олимпиад тий. За ингээд дэлхийн аваргын мөнгө медалийг авсан. За дэлхийн аваргын мөнгө медалийг авахд бол манай хулан байгаа тий. За цэрэн лам байгаа. За ариун цэцэг байгаа. За тэгээд цэрэн лам ариун цэцэг ч одоо хулан
4-р тоглож байгаа Нанди Услаад Америк тоглож байгаа тий. Залуухны юунд мартсан орсон шүү шүү дээ. Талбай дээр болчихсон юм биш дээ. Талбай дээр орсон. Тэгээд тийч тойроод бүх монголчууд нь тойроо суудсан тий. Тий, бид нар нэг зулаа бид нар нэг од мөндрийн аяллаар Вьетнам, Камбож төвчсөн байхгүй. Тэгээд Камбожид бид яг нэг Анкорад үзчихэд яг тэр үзснийхэн дараа автобусандаа бөөнөрөө сууж хагаад бөөнөр үзсэн байхгүй тэр тоглолтыг. Амар гоё тоглолт. Тэр зураг нь бол бидэд байгаа нь тухайд постлж байсан л да. Тэгээд манай Монголын баг зүгээр нэг тийм юу байгаагүй одоо тийм сул өршөлтөйг хожоогүй хасаад шатын тоглолтнор бид нар хятадын баг өгсөн. Хятад ч үү те. Яг одоо ингээд Азийн сагсан бөмбөгийн ингээд спортыг авч үзэх юм бол хятад бол хамгийн хүчтэй баг уу тийм те. Эмэгтэй эрэгтэйгөө олимпийн наадамд Аз ТV төлөөлж ордог дэлхийн аварга хэсгээс гарч ирсэн те. Том сагсан бөмбөг те. Дэлхийн аварга хэсгээс гарна гэдэг чинь өөр аюу тум амжилттай Азийн баг. Тэгээ Яоми ингээд драфтын нэгээр сонгочихсон. NBA-гийн драфтын нэгээр сонгож ирсэн сагсан бөмбөгчтэй те. Ийм баг. Тэгээд энэ хятадын эмэгтэй багийг бол Монголын эмэгтэй баг нь хожиж ирсэн. Тэгээд бид нэр хятадтай ингээд олон жил ингээд хөрш байсан. Тэгээд дайн тулаа маш олон юмар холбоотой те. Спортоор хятадын багийг авчираад эх орондоо очиод явна гэдэг бол бидний монголчууд бол ямар том одоо нэр хүндлээ те. Бахархал хэлээ. Нэг хизээ үлээ нодлон уржнан билүү нэг дрифтийн фестивал болж байгаа байхгүй Монголд. Тэгсэн чинь тэнд одоо анх удаага хятадын баг тамирчид ирж байгаа байхгүй. Баг бүрэлдэхүүнээр ирж байгаа. Тэгэхэд өстой жинхэнэ баг гэдгийг харж байгаа шүү дээ. Яаж вэ? Тэгсэн чинь тэрэн дотроо тэр чинь зүгээр дэлхийн аваргаас амрын бодог гэж хятадаас нэг номерын баг нь гарч ирнэ гэж. Яагаад тэгэхээр зөв би худлаа сонссон байж магадгүй шүү. Гэхдээ ямар ч дрифтийн 100000 баг байгаа гэсэн хятад. Тийм бохоо. Тэр 100000 багаас чинь ингэж гарч ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дэлхийд 200 улс л байгаа шүү дээ. 200 улсын шилдэг өсөлж байхад хятад болохоор дотор 100000 багаас шилдэгэ гаргаж ирж байгаа хэр чинь. Бараг л дэлхийн аваргатай дүүцхүүж хэмжээний тийм юутай гэсэн үг байхгүй. Тэгээ өсөлтөнтэй гэсэн үг байхгүй. Тэгээ манайх хятадыг хочиж байгаа. Дараагийн тоглолтын дээр манайх сагсан бөмбөгийн хороо Америк нэгц улсыг хочиж байгаа. Хятад Америк хоёрыг хожоод манай шүүгийн дөрөвт Польштой үзэж байгаа. Польш ч өөрөө Европын сагсан бөмбөгийн бас том гүрнүүдийн нэг. Хамгийн өндөр хүмүүс байдаг бас улсуудын нэг шүү дээ. Нидерланд, Серб те. Тэрний дараагаар Польшод өндөр хүмүүс байдаг. Польшийн багийг манайх мол 18 17 ороод өөлж байгаа бичлэг үү шүү дээ. Маш олон хүмүүс. Ер нь бол Америк хятад Польшиг хоцсоноор тоглолт болгон дээр өөлжсэн хүмүүс ч байсан юм бол те. Яг бол тэр бол Монгол улсын хувьд бол түүх байсан. За ингээд аврагын алтан медалийн талаар Нидерландад болоо мөнгөн медаль авсан. За энэ бол Монголын хувьд бол багийн спортын төрөл дээрээс нь олимпиад ордог төрлийн хувьд бол дэлхийн аваргаас медаль авах нь бол үнэхээр гайхамшигтай. Тийм учраас спортын хамгийн онцлог бас нэг үйл явдлууд нэг болов гэж бодож байна. Яа харахгүй л те. Үнэхээр гоё. Олимпиарх авцсан уу? Олимпиархийн тоглолтууд одоо эхэлнэ те. Олимпиархийн тоглолт. Хүн ингээд улам тэр нөгөө нэг үүх түүхээ ч юм уу эсвэл ингээд улам тэр болгоныгаа мэдрээд татсан юм илүү утга учиртай болоод л идэм бил. Сая сүүлд би нөгөө 11 сарын 26-нд тухай биш ээ Монгол бахархлын өдөр. Монгол бахархлын өдөр бид нар бүгдээрээ л ингээд Чингис хаан гэсэн шүү дээ тий. Тэгээд мэдээж бүгд ингэж байгаа тохиолдолд би нэг юм арай өөр юм сонирхож үзэж бодоод тэнд 1980 оны Москвагийн Олимпиад мөнгөн медаль авч байгаа жудогийн дамдин гэд бүх байгаа шүү дээ тий. Тэр бүхний талаар нэвтрүүлэг хийчээд ёо тэрнийхээ бичлэгийг нэг арай айтайхан болгож байгаа цацж утсан байхгүй. Хийж явах явцдаа л би өөрөө ойлаад байгаа юм чи тэр бичлэгийг хараад. Цэндийн дамдин. Дахин тийм цэндийн дамдин гэд 1980 онд жудогийн төрлөөр Олимпийн мөнгөн медаль авч байгаа шүү. Тэгээд 84 оны Лос Анжелесийн Олимпиад руу явах гэсэн чинь эд үйтэй харамслаа. Яг нөгөө нэг эд үйд нь Олимпийн мөнгө авцсан. Дараа жил нь өстө алуул алий гэж байгаа үе дээр нь социалист орнуудын хоорондын хүүтэн харилцаанаас болоо Лос Анжелесийн Олимпиад явж чаддгүй шүү дээ. Тэрийг бас ингээд үзчихэл яа. Сонирхох тусам илүү утга учиртай байгаад идэв юм билээ. Спорт юу нь бол ард түмний нэгтгэдэг те. Маш олон одоо Сеул Олимпиадын дараа манай ус өгсөн солонгосд айгүй хэрэг те. 64 оны Токио Олимпиадын дараа манай ус ингээд төгжил шал өөр ус. Яг тэгэхээр нөө улс орны эдийн засаг ч юм уу маш олон юм дээр ямар нэгэн тийм хамтын нэг юм айгүй хэрэгтэй гэдэг те. Хамтаараа нэг одоо бөөнөрөө урам зориг авдаг те. Тэр нь спорт гэдэг. Ерөнхийдөө энэний жишээг ярих юм бол бид нар маш олон жишээ. Одоо жишээлбэл манайх 2008 оны Бээжинг Олимпиад алтан медаль. Монголчууд яасан бэлээ те. Яг тэрнтэй адилхан байна. Тэгэхээр энэ багийн спортод ч өөрөө айгүй том юм байдаг. Дэлхийд дээр ч одоо түүх ингээд жоохон хазаад ирэх юм бол ажил дээр өвцгөл гараад хүмүүс чинь мөнгөтэй болоод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй болцсон, завтай болцсон хүмүүс чинь яг нь уус орноо шөмжлээл. Уус орн ч болохгүй байна. Ерөнхий сайд ингэж нэгчээд өдрийн чинь дунд гоё спорт өгчүүлчих. Тэгэх юм бол өдөр чи спортоо үзээд эдрийг ярих нь багасах юм байна гэхэд. Тэгээ хөл өмгөө мөгчөөс хөгцсөн шалтгаан чинь бас тэрнтэй бодохгүй. Олимпиад те. Яг бол хүмүүс ингээ хөл өмгөө үзэл 7 хоног болгон стрессээ тайлдаг. Багаа дэмжээлтэй хот хотоороо те. Тэгээ нөө хөл өмгөө тоглолтууднаас далаан болно, гал болно. Тэн дээр ч одоо бүх төрлийн юмнууд өрнөдөг. Тэгээд нөө спортын хөгжүүлэх нь ямар үр дүнтэй бэ гэдэг дэлхийн нийтээр угаасаа 100 жилийн өмнө ойлгоцсон тий. Тэнгүүд л одоо юу чи яг сүүлийн Солонгос ч юм Азийн шинүүд, Японд ч манай Монголын шиг яг харахгүй бидний хувьд бас тий. Нэгтгэхтэй улс үндэстнийг айгүй олон юм. Яг бол тэр чинь 7 сарын 1 ингээд амар үйл явдал болсон тий. Яг тэрний дараа монголчууд ямар байлаа тий. Тэр спорт айгүй хүчтэй байдаг. За тэгээ спортын бас нэг энэ жил болсон айгүй том юм нь манай сагсан бөмбөгийн тамирчдын клубын төвшин гарсан.
Хасын хөлгүүд багийнхан одоо Азийн одоо хамгийн мундаг сагсан бөмбөгийн клубүүдийн тэмцээнд оролцоод хүрэл медаль авсан байдаг. Тэгээ өөртөөс нь би асуусан байхгүй. За та хэд анх ямар зорилготой орсон гэж. Бид нар ч тэр манай гадаад тасгалжуулагч тэр ерөөсөө энэ тэмцээнд оролцоод нэг хожил авах юмсан гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгс чи явсараад хүрэл медаль авсан. Яа тэгэхээр 2006-7 онд би сагсан бөмбөгийн олон улсын тоглолт тайлбарлалт гэсэн байхгүй. Тэгэхэд Донгуугийн их сургууль гэдэг зөөр их сургуулийн баг орж ирэл Монголын шгшөөгийг 20-30 оноор очиж явчихдаг гэж байгаа хүүхдүүд. Тийм нэг сургуулийн баг улсын шгшөөг хожиж байна тий. Тэгэл 20-30 оноор очиждаг. Тэгэл явчихдаг. Тэгэхдээ одоо 20 жилийн дараа Монголын сагсан бөмбөгийн баг бүр бүхэл бүтэн Азийн одоо хэмжээнд өрсөлдөг хэмжээнд болсон. За тэгээд хасын хөлгүүд баг нэгт 3 хожоод 2 ижигдсэн байдаг. Шүүгийн 8 дээр Филиппин гэж одоо сагсан бөмбөгийн их орн байдаг тий. NBA тоглож Jordan Clarkson гэдэг тоглогчтой тий. Одоо Андре Блач гэдэг одоо мундаг NBA-ийн тоглогчтой. Тэгээ тоглол одоо гаргаж ирсэн энэ улсын багтаа одоо багтаа тоглоод за Миралко Болц гэдэг баг байгаа Филиппиний авраг. Энэ багийг 83-78 харьцаараа шүүгэн 4-т үлдсэн баг. Шүүгэн 4-т үлдээд Японы авраг 38 метрт тоглож ичгсэн. За нөгөө талд нь болохоор Ливаны баг юуны багтаа тоглосон. Арабын нэгдсэн Эмиратын баг тоглосон. Арабууд бас айгүй их сагсан мөнгө гэдэг. За тэгээ манайх бол Солонгосын аврагуудыг тавьдсан шүү дээ. Юу энэ Солонгосын донгог дажигчсэн тий. Тэгээ сая хүртэл одоо бид нар Солонгост очиж тоглоод ирсэн дээ хэд он юм тий. Тэгэхээр манай энэ асын үлгүүд айгүй том түүхүүдсэн. Тэгээ Японы аврагууд бол хожигдсон маш ойрхон тоглож хожигдоод за тэгээ хүрлийн төлөө тоглоод хожоод Монгол улсад ингээд клубын төвшөнд хүрэлтэн талыг авчирсан ийм баг болсон. Яа гарахгүй мэддээд байгаа шүү дээ. Одоо ингээд би ч нөгөө нэг яг одоо нөгөө нэг тоглолтын ордонд ч юм уу тий очиж үзээгүй л дээ. Тэгээ тийш одоо бүр явмаар санагдаад байгаа. Ягаад тэгэхээр яг тэр нөгөө өдрийн тоглолтууд эхлэхлээр те сошиал орчин битүү ин гэдэг. Тэгээл тэр нөгөө нэг мэдээж энэ спорт чинь улс их оронд илүү хөгжихийн тулд нөгөө хүмүүстэй юугаар хүрч байгаа хэвлэл мэдээлэлээр хүрч байгаа. Тэгэхээр чинь хүмүүс хэвлэл мэдээллийг ихэнхдээ дийлэнх нь одоо ингээл пайдаар авчиж байгаа байхгүй утсаар авчиж байгаа байхгүй юу юм л те. Тэнгууд энэ утсан дээр нь хүртэл нөгөө сонирхлын төрүүлэх контент хэлбэр дагаж орж ирнэ. Тэнгууд баг болгон чинь хажуу талдаа медиа багтаа болоод эхэлсэн те. Одоо тэгээ нөгөө нэг төлөөлөгчтэй те амбассадортай болоод эхэлсэн. Энэ минь чи өөрөө энэ салбарынхаа яг нөгөө хөгжил нь яваад байгаа шүү дээ те. Зөв. Одоо урд нь зөвхөн зааланд бэлтгэл хийдэг байсан бол одоо энэ хүмүүс маань бэлтгэл хийж байгаа нь хаана бэлтгэл хийх юм те. Яаж бэлтгэл хийх юм бүр нөгөө нэг хүний биеийнх нь юунд зориулаад хийдэг болцсон. Хэдэн оны олимпик дээр үлээ манай монголчууд чинь Мехиког олимпич шүү дээ тий. 68 олимпик. Тэгэхэд чинь базан ширэн дуугаа чинь шинжилгээний академи эрхлэж байгаа шүү дээ. Тэгэл Мехико гэдэг чинь өндөрлөгт юм байна. Бүх улсуудын тамирчид тий олимпиад очихдоо бэлтгэлгүй очиж байгаад манай Монгол тэр үед шинжлэх ухаан хүчтэй байсан цаг нь багхгүй. Тэр газар өндөрлөг юм байна. Тийм учраас одоо олимпиад явах гэж байгаа тамирчид бүгднгийн отгонд ингэрт авч бэлтгэл хийлгэнэ гэдэг. Далайн түвшнээс дэш өндөрлөг дээр авч бэлтгэл хийлгэнэ баг. Тэр юунд чинь манайх ч бас медальтай ирдэг. Анхны медаль авч байгаа шүү дээ. Анхны медаль авдаг те. Тэн чинь нөгөө бахардаад ингэх юм байхгүй болсон. Яг л тэр өндөрлөг дээр нь очиж бэлтгэл хийж яагаад очдөг штэ. Гэх мэтчлийн ингээд шинжлэх ухаан ч гэсэндээ спортод нөлөөгөө үзүүлдэг. За тэгээ дээрэс нь бидний амьдралын дийлэн хэм маяг болчиход байгаа энэ контент, entertainment салбар ч гэсэндээ байх хэрэгтэй байгаа. Тэгээ одоо спортын дөхөнд энэ намдор газар дэлхийн хамгийн том рекордод ивдэг. Тэгээд бол хүч зөрөгч ихтэй байдаг. Тийм учраас дэлхийн том спортуудын баазууд дандаа өндөрлөг газар. Одоо Америкийн бол Дэнүрт гэдэг байхгүй. Өндөрлөр нөр тий. Би өөрөө Шотланд сурч байсан манай сургууль Шотландын хамгийн өндөрлөг газар гэдэг спортын сургууль Стерлингийн сургууль гэдэг. Тэнд усан цэлтийн дэлхийн том тамирчид бүгд ирж бэлтгэл хийдэг. Манай бассейн дээр амар лаг бассейнтэй. Бараг автоматсан бассейнтэй. Тэгээд дандаа олимпик манай ангид хүртэл олимпийн одоо медальтай тамирчин байсан. Би дэрийг олимпиад тайлбарлаж ирсэн байгаа байхгүй. Тэгээд танилцаад роб биш тэгээ бид тэр чинь танил. Тэнгүүд Британий хамгийн номер 1 бүх цагийн номер 1 медаль авсан Данкан Скотт гэх тамирчин маа сургууль дээр чинь сурдаг ч юм уу. Тэгэхээр нөө өндөрлөг газар. Тэнгүүд манай Улаанбаатар ч өөр далайн түвшнээс хойш 1200-1300 өндөр байгаа байхгүй. Эрдэнэт чинь 1500 ч лөө тий. Эрдэнэт спорт комплекс байдаг ч юм уу тий. Одоо манай хандгаад мандаад байдаг ч давуу тал бас байгаад байгаа байхгүй тий. Тийм ээ. Энийгээ бүр ашиглаж би нэр нэг юм асууя заяа. Мориноос ингээд явж байгаа ингээд цогтөж морин болоо гэдэг үстэй тийм морин болоо. За энэ чинь баг яг ингээд хөөгөөд үзэх юм бол түүхэн ингээд жоохон судлаад үзэх юм болоо шүү дээ тийм 13 дугаар зуунд Монгол нутагт аялж ирж исэн одоо ингээд элчин сайд байгаа. Дор зуугийн одоо ингээд элчин сайд шүү дээ тийм. Энэ хүний тэмдэглэлээр байж байгаа байхгүй. Монголчууд морин дээрээс ийм хоньны ноос тийм иймэрхүү мөрөг бөмбөг хийгээд тэрийг ингээд уралдаж мориноос ингээд цогж тоглодог. 13 дугаар зуун. Тэгээ одоо тэрийг ингээд дахиад тэр морин болоо спорт яг хаанаас үүсэлтэй юм бэ гэдэг ч юм уу ингээд хэдэн оноос үүссэн гэдэг ингээ хайгаад эхлэх юм бол бас ингээл нэг агүй гой сонирхолтой байранд гарч ирж байгаас тийм. Гэхдээ ингэ тийм л одоо ингээл бөмбөг манай эртний өмнөх тэдгээр зуунд Египт тоглож байсан, Хятад тоглож байсан гэл гэдэг тийм. Одоо морин болоо ч юм уу тийм маш олон спортууд энд нэг тоглож байсан байт юм байна л да онцлогоор. Тэнгүүл тэрийг яасан мэхээр Англи Америкууд хамгийн эхлээд гоё спорт болгоцсон учраас манайх гэдэг юм лээ. Тий. Өөртөө нөө дүрмжүүлээд өөртөө нөө нэг одоо юу ч юм дэ дөрмийн зөхиогод хоорондоо тоглох та. За энэ ингээд ийм спорт үссэн ингээд.
Тэгмэл тэр спортын үйлсийн хангууд өөр улсуудад ингээ гарч ирдэг ч юм уу те. Тийм байна. Холливуд нөгөө нэг улсын түүхээр аваа кино хийгээд цэцгтэл адилхан юм биш. Одоо нэг манай мөсөн шагааш тэр чинь керлинг гэх спорт байгаа шүү дээ те. Керлинг гэдэг нэг урд он ингээ шалтан хэлж шиг баг ингээ ярьчаад байдаг манай хүмүүс те. Тэр чинь яг л мөсөн дээр ингээ юу явуулж диск явуулж байгаа шүү дээ те. Яг тэр манайхтай адилхан юу байгаа байхгүй те. Тэр нь зохион байгуулалтанд оруулчихад л спорт болоод Тэгээ спорт болчдөг тий. Тэгэхээр манайх одоо цэргийн салбарт ч юм уу маш олон юм хийсэн мэт ч одоо тэр манай ном зомч бүр гайхалтай юм билээ шүү дээ тий. Тэр яг тэр нөө манайх цэргийн салбарт айгүй олон юм хийсэнтэй адилхан тэр спортыг бол Англи Америкууд яг нэг тэгдэг нэг тал байна. Хав тасрын хүү Эсвэнгээ ноён одоо нөгөө хархираа голын хүндэд нөгөө Чингис хаан ч 29-ийн аян даанд явчаад буцаж ирж байхдаа тэнд найр наадам хийж байгаа шүү дээ. Тэгээ тэнд одоо нөгөө сур харавсан чинь одоо Чингисийн чулууны бичиг дээр чинь байгаа шүү дээ 335 алд газар. Алдад чинь энэ шүү дээ. Эний чинь метр хагас байхгүй юу? Тухайн үеийн дундаж хүний өндрөөр ингээ бодоод үзэх юм бол метр 50 байхгүй юу? Тэгээ тэр чинь одоо метр чилжүүлэх юм бол 500 хэд метр гэсэн үг. Хагас километрийн цаана байгаа зүйлийг байгаа онч харваад байгаа шүү дээ. Тийм байгаа шүү дээ тий. Би одоо сая нөгөө ингээд сур харавж ингээд хичээлээд байдаг. Тэр чинь 20 метрийн цаанаас л ингээд оноод байгаа шүү дээ. Тэгэхээр 500 метрийн цаанаас тий. Одоо тэр Польшд байдаг гэсэн нөө Лигницийн тоглолтын өмнө тий. Хаг дуурууд нь энэ нар тэр чинь хэдэн метр гэдэг л бас айгүй хол байдаг тий. Одоо тэрийг нөгөө залуучуудад илүү ойлгомжтой байдлаар тайлбарлая гэвэл одоо тэр 500 м гэдэг чинь одоо засгийн газрын ордны тэнд эсвэл тэр Чингис хааны музейн тэндээс гадаад харилцааны яамны тэр орой дээр байгаа юу л онж ийн гэсэн. тийм шүү дээ. Тэгэж ингэж нөгөө жишээж хэлвэл залуучууд Одоо харин илүү ойлгоно. Тухайн үед чинь өндөр барилга байхгүй цэл ийм холыг харж байгаа те хараа мараа бас айтайхан байгаа хөө те манус ингэж бүх юм тулцсан бүх юм Тэр ч одоо баг дурангаар харгаад чицүү юм биз дээ хүн болж хараад яа Дурдаа бүр бодож хэцүү байгаа хаа. Тэгээд гүг би бууддээ штэ. юу бодоод харж 13 дугаар зууны 1225 оны үйл явдал яриад байна шүү дээ. Гэтэл одоо Европ нөгөө бидний хөгжилтэй гэж яриад байгаа энэ улс орнууд ч нөгөө нэг даймаа хийхдээ нөгөө буу дариа цэнгэлж ягаад уртаас аваад тулж ирж байгаа л те. Уулзаад унаад араас нь буулзаад ингээд идэг байсан биз дээ. Сая гэхдээ маргааш тавш нөгөө жирийн дундаж хүний алдыг метр 50-аар авчлаа. Гэтэл бас судалгаагаар энэ чинь нөгөө 13 дугаар зууны залуучууд биднээс арай том байгаа шүү. Дахиад тэр 500 чинь одоо метр нь зайн холдох магадлалтай. Яг нь метр 60 л л да би нөгөө хүүхдүүд заахта зөв боли хамгийн багадаа 100 метр 50 их дарсан доо ирж тий. Тоо бодлоо анхнаар болгож байгаа. яг үнэ. Хүүхдүүд газ нөгөө 40 минутанд айгүй хурдан явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд за 150 бод энийг хэд вэ гал тэгээд тэрийг яг тайлбарлаа яваад байгаа байхгүй. Одоо энэ дээр нөө 160 гэж яг хэлэхгүй бол хүмүүс чинь манай монголчууд энэ хүн байгаагүй гэж ороод ирдэ шүү тий. Тий. Ганц нэр гатан ухаан гаргалаа. Багийн Гатан ухаан гаргалаа. Яг л сая бас тэр 10 гэдэг яриад байгаа шүү дээ. Энд чинь нөгөө нэг төсвөр гэж юу юм те, төвчээр гэж юу юм, хариуцлага гэж юу юм. Энэ бүх юм чинь яваад байгаа. Дахиад манлайлал Монгол бас л энэ багийн спорт бол өшөө цаашаа зөндөө явна. Тий, одоо тэгээд эдэл айгүй гоё сэдв юм л ч нэ монголчууд ингээ сайн хараад үзсэн. Би нөө гадаад очсон ч гэсэн мөхгүй Монгол гэлээс чинь манайхаар айгүй нэвтрүүлэг үздэг юм. Тэнгүүтээ танаа монголчууд айгүй мундаг алсын хараад чи ямар өглөө. Би чи ядчих нөө шил мэл зүүд болохоор гайгүй майгүй гэлсэн. Би Монголын талаар нэвтрүүлэг үзэхэд бидний харж чадахгүй юмыг хардсан билээ таа. Тий. Одоо NHK-ийн нэвтрүүлэг байсан. Тий, Япончууд ийм нэвтрүүлэг шүү дээ. Хоёр хосыг, хөдөөний хоёр хосыг хоёр уулын орой дээр аваач тавингуудаа эхний чинь яаж ийн гэсэн чинь ингэж ийн гэж. Нөхөр нь одоо ингэж ингэж зогсож байгаа байхгүй юу? Бүр тэр бүр 16 км гэсэн үг нэг хүний хараач. Тий. Тухайд одоо яг та NHK гэдэг чи өөрөө маш их үзэлт авдаг, хандлт авдаг тийм сувг биш үү? Тэр контент одоо ч гэсэн дэлхийн хүмүүс нөгөө ингэ суудсан байгаа дээ шүү дээ. А өнөөдрийн тухайд болохоор тэр Netflix ч яригдаад шүү дээ. харин тий. За Netflix-ийн өмнө ганц хоёр марч тий. А би тэгээд дахиад нэг харваа гэсэн нэг юм ороод ирлээ. Тэгээ Bloomberg-ээр үзчихсэн нэвтрүүлгээр одоо ингээд дэлхийн дайны түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 зэвсэг гэдэг. Айгуу гоё судлаад нэвтрүүлэг үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь Монголын нэг ном орж байгаа байхгүй юу. Тэгсэн чи тэр нөө загсны юм угаар хийдэг гэсэн нэ монголчууд ч нэг загсны одоо юу лээ нөө арьсмаас хайлсмаасаар тэгээд тэрийг хэд хоног байлгаж байгаа яа. Тийм учраас нэг таталт нь айгуу сайн явдаг. Аха. Тийм айгуу мундаг байсан гэж ярьж ирсэн. Тэгээд тэр нөгөө одоо Чингис хааны музейд манай залуучууд очиод үзэх юм бол яг тэр 13 дугаар зууны үеийн бодит номын их үзмөр байж байгаа. Тэгээд тэр нь бүр хамгийн гоё нь манай дайчид нэг дор ингээд 5 суун барьж байгаа зэрэг тавьдаг. Одоо бүр яг ингээд 5 суун тавихад бэлэн тэр номных нь их үзмэр манай Чингис хааны музейд байж байгаа шүү. Тэгэхээр одоо бидний энэ яриад байгаа их олон 100 жилийн өмнө болоод өнгөрцөн эмиг гэж бодлого Чингис хааны хаан музейд зочлох юм бол гоё үзмэр үзэж болохоор. Яа хэлгүй яг. За одоо ингээд дараагийн нэг багийн спортын бас нэг амжилт нь монголчуудын бүгднгийн дэлгэцэн дээр ууж чадсан онлайн спорт байгаа. Энэ бол
манай Монголын залуучууд тий. Дуртахгүй байхын аргалга та. Яг тэгвэл одоо энэ Counter Strike гэдэг тоглоом яг бидний хүүхд тогт гарч ижсэн. Бид нар бол ерөөсө бүгдээр ямар нэгэн байдлаар тоглож үтсэн. Үтсэн. Ямар нэгэн байдлаар Хонгоор явдаг байсан. Тэгээд тэр үед ингээл бид нар ингээл тоглож байхад одоо энэ лаг багууд ингээ гардаг тий. Энэ багуудчиг болох юмсаа Монголын маш олон залуучууд эдрийг явж үзчих юмсаа төсмөл Монгол залуучууд дунд нь ороо тий. Энэ жил авраг авсан тохиолдол байна. Одоо Остон Мейжер дээр манайх Италитэй тоглоод одоо мөнгөн медаль авсан ч юм уу тий. Иймэрхүү амжилтууд гарсан. За энэ жилийн үед бол хамгийн том амжилт нь болохоор eSports World Cup 2025 тэмцээн дээр манайх аврагын алтан медалийн төлөө авраараа тоглоод нэг төрүүлсэн байдаг тий 500 мянган одоо долларын шагналтай. Манай монголцийнхан бол нийт бол нэг 2.3 сая $2 нийт татсан. Энэ бол спортын үед бол аюу бас гой мөнгө авах тий. Зарим насан туршид хүүхдэд байгаа тий. Насан туршид 10 жилийн хүүхдэд ч юм уу тий. Тэгэхээр энэ болохоор монголчууд нөгөө чи бөмбөг тоглоо хоолоо олж идэхгүй гэдэг. Компьютер тоглоо хоолоо олж идэхгүй гэдэг үстэй. Дээж намайг тоглоулаагүй ш нь. Тий. Би өнөөдөр яатсан ч байх хэвээр байсан. Бөмбөгөөр хоолоо идэж гэн. Компьютер тоглоод хоолоо идэж гэн тий. Гэр бүлийнхнийгаа дижээх хэмжээнд очсон юм байна. Манай бүр нэг тоглож одоо Синзүү маань ингээд тоглолтоосоо ингээд залхаа тий. Одоо burn out гэж байгаа юм тий. Одоо түр ингээд чөлөө мөлөө авч байгаа. Тэгэхээр эн чинь бол монголчуудад бол амар шинэ юм байгаа байхгүй тий. Одоо ингээд яг одоо нэвтрүүлэг бичиж явах үед бол одоо мейжерийн ахаад тэмцээн явчих. Монголчууд маань өнөөдөр ахаад тоглолтоо хийхэд бэлэн болцсон явчих. За монголынхаа баяр хүргэе. За баяр хүргэе. Миний хувьд болохоор би ийм e-sport гэсэн огт сонирхдаггүй байсан байхгүй. Угаасаа би сонирхдаггүй. Тэгжсэн чи сая би нөгөө хүүгээ ингээд манай хүүгээ үзээд харна дааж үзээд ингээд үзсэн чи нөгөө буудан дээрээ заяа. Буудан дээр ингээд хамаг болчих чагаад хүүлийг атхаас таа аим юм үз. Тэгээ ямар санда бууд чадахгүй юм чи ном харваад байгаа. Тэгээ харин яг гана маатарыг бууж үзээд тийм чадахгүй мөлий. E-спортыг тэгээ би энэ Монголын хиттэй ч юм уу тэгээд хүмүүстэй нуулзаад ярьсан байхгүй юу. Тэг чин Counter Strike гэдэг тоглоом дэлхийн одоо хамгийн том спорт хөл өмгтэйг адилхан. Яг гэхээр эко орчин төстэй. Тэгээ ойлгоход айгүй амархан. Хөл өмгч айгүй амархан бохгүй. Ойлгоход амархан, тоглоход амархан тий. Загсан бөмбөг чинь заавал нэг тэршин талбай явах хэрэгтэй, залд сурах хэрэгтэй. Хөл өмгөг бол хамаагүй бохгүй тий. Бөмбөг төрөхгүйсэн ч тоглож болдог бохгүй хөл өмгч чинь тий. E-спорт яг адилхан. Ойлгоход маш амархан. Нэг хотын тулдаанд 2 талаас нь 5 унал байлж байгаа. Нэг нь террористууд буюу бомб тавина, дэлбэлэн нөгөөх нь дээр бомбын салах нь ерөөс маш амархан. Тэгээ тэрийг хинч тоглож чадна тий. Зүр ингээл суучих юм бол өмнө нэг бод. Тийм учраас хөл өмгөхтэй маш амархан учраас айгүй урдан ингээд дэлхийн том спорт болох боломжууд байдаг гэдэг зүйл ярьж ирсэн. За тэгмэл одоо хэдүүлээ Netflix рүү оръё тий. Netflix дээр монголчууд сая физикал хэшээр гайхууллаа шүү дээ. Netflix-ийг Blockbuster 2000 онд $500 мянган аваач гэхэд авахгүй гэдэг болж ирсэн юм лээ. Тэгээ Blockbuster удахгүй дампуурсан. Netflix дэлхийн одоо хамгийн мундаг энэ платформод нэг болсон тий. Тэгэхээр ийм том түүхийг дагуулж гарсан. Тэгээ манай монголчууд энэ дээр физикал хэшээр үнэхээр гайхамшигтай байлаа тий. Азийн одоо юу ч юм дээ. Энэ оролцож байгаа улсууд дандаа хэдэн сая хүн авдаг шүү дээ. Хамгийн бага нь одоо Солонгос ч өөрөө шүү дээ 50 хэдэн сая хүн тий. Тэгэл 80 сая хүнтэй 100 хэдэн сая хүнтэй. Индонез ихт дэлхийн хамгийн том исламын шашинтай одоо хүмүүс шүү дээ тий. 270 80 сая хүн. Тэгэд 3.5 сая хүнтэй монголчууд ороод энд 2 дугаар хайранд орлоо тий. Тэгээд энэ бол айгүй гайхамшигтай амжилт монголчууд үү. Монголчууд ямар мундаг тулаанч хүмүүс байдгийг тэр Netflix-д орж байгаа бусад улсын хүмүүс ч гэсэн хэлсэн шүү дээ тий. Эдрийг юу идэх юм бэ тий. Эдрийг яаж амьдрт юм бэ гэж юм уу тий. Тэр аргагүй манай Монголын нэрсдээс уур амьсгал тий. Яг аргагүй орчин бол биднийг бол яг харахгүй тийм survival skillтэй тий. Ямар ч юмд ингээд одоо амьдэрч амьд гарах тий. Монголчууд яг цөөхүүлэн гэж чи аргагүй шүү дээ. Амьд үлдэхийн тулд маш их тэмцдэг учраас тийм цөөхөн амьдрах нь аргагүй. Бусд нь ингээд дулаан ордор өнөөгөө авчиж байгаа маа гэдэг тий. Яг л тэрнтэй адил монголчууд бол яг survival skillтэй тий. Айгу мундаг юм гэдэг спортлог ард юм гэдэг Netflix-ээр бид харуулсан. Тэгээд Netflix нь монголчуудад аялал жуулчлалт ямар том хаалга нээж гэж байгаа одоо. Аялал жуулчлалын манаас хэлэх баг тий. Тэгээ одоо ингээд нөгөө гадаад руу сурчлагын нэтрээ хийн гэдэг юм уу тий. Тиймэрхүү зүйлээс илүү бүр тий Монголыг угаасаа нөгөө хүсээгүй байхад хүсээ таниулах гад ингээд ягаад болохгүй байгаа юм шиг хэрнээс нөгөө талд нь хүсээгүй байхад тэр чигтээ бүр ингээд цутгаа ажиллаж та наашаа ерөөсөө тий. Тэгэхээр бидэрт ямар их одоо ондоошл байна, өөр ингэсэн онцлог үнэдэг л нь бол бид нар өөрсдөө мэдэхгүй байхад харуулж байгаа юм тий. Одоо манай тэр Netflix-д орсон залуучууд бол Монгол танаа Netflix юм уу? Оо. Нэвтрүүлгүүд дээр манай гэж хэлээд нэлээ одоо бас ганц нэг шүүмжил аваад идэг шүү тий. За Netflix-д орсон залуучууд маань одоо угаасаа манай аялал жуулч манай Монголын аялал жуулчлалын салбар одоо ковидын өмнөх үеийнхаа бүр давтсан маш сайн одоо эргэн сэргэж чадсан орнуудын тоонд орж байгаа. Энэ тоог бүр улам гэгээлэг өөдрөг болох нь тодорхойлчлаа шүү дээ. Эхнийх нь одоо нөхдүүд хүрээд ирчлээ. Одоо тэр Эди гэдэг нөхөр чинь ирж ийн гэж шүү дээ. Тэгэхээр тэднийг дагаад нөгөө юм аялал жуулчлалын юм одоо урсгал чиглэл явж идэг. Ер нь бол өнөөдөр бид нар ямар дүрмтэй одоо дэлхий дээр амьдарч байна гэхэлэр контент бүтээгчид одоо хаашаа харсан байна, хаашаа явж байна. Тэр
газар руу нь одоо аялал жуулчлалын урсгал чиглэл авч идэг. Тэр нь өөрөө нэгсэндээ бид нэр тэр улс нь л одоо мөнгө олоод тахна шүү дээ. Тэгэхээр Netflix-ийн залуучууд бол үнэхээр одоо биднэрт одоо зүгээр л одоо Монгол улсыг дараагийн давцанд нь бүр гаргаж өгөхөд одоо үнэхээр тусалж байна л да. Тэгээ Netflix-ээс гадна ер нь бол энэ ганц Netflix биш, сошиал платформуд энэ одоо залуурыг одоо сонгоц гэж үзвэл одоо капитан нь бол ер нь сошиал платформуд байгаа. За жишээлх юм бол TikTok тий. TikTok дээр одоо хин одоо хандлт авч чадчихээн. Тэр нь л одоо жуулч нь авч чадчихжээ шүү дээ. Ингэсэн байгаа шүү дараа. Зүгээр сонноос явуулчлаа гэж. Хятадд 110 сая дагагчтай гэдэг үл өнө доён гэдэг шүү дээ. Тэр платформ дээр нь би дагагчтай гэж бодъё. Та над нар ирээд те манай энэ бүтээгдэхүүнийг ингээд сурчлагаа хийгээд өгөөч гэж шүү дээ. Тийм бол урдаас нь би тэгнэ үйлдвэрийнхээ 50% өгөөч. Тийм. Тэгэх юм бол би надад чи хийгээд өгнө. Угаасаа тэгээд 110 сая дагагчтай хүн чинь пад хийгээд өгнө шүү дээ. Нэг 1000 юм уу хамгийн багаар утгад 1% утгад ч л 100000 ч гэдэг юм ингээ хүмүүс захиалах нь боломжтой. 100000 ширхгийг үйлдвэрлэнэ гэдэг бол танаа үйлдвэрүүд босоод ирнэ гэсэн үг байхгүй юу? А гүү бол би яг наатантай ч адилхан бүтээгдэхүүн хийгээд өөрөө би өөрийнхөө аккаунтаар зарчихна. Ингэх юм бол таны бизнес унна. За тэгээд 50% яах вэ гэдэг. Ингэдэг болчиход байгаа байхгүй юу? Одоо бүр баг чи дампуухгүй эсвэл надад 50% хийх үү гэдэг. Тийм бүр пуучин зарсан гэдэг байгаа шүү дээ лайваараа. Пуучин зарцсан гэдэг байгаа шүү дээ. Одоо сошиал гэдэг чинь өөрөө нэг баялаг болчихж байгаа байхгүй тийм. Өмч болчиход байгаа тэр олон даагч чинь тийм. Хуучин бол яг хүмүүс Google дэж үзээд Google дээр хамгийн сайн илэрч авж байгаа тий хамгийн дээгүүр гарч ирж байгаа хүмүүс одоо байгууллага бол улсыг сонгодог гэсэн. Одоо бол TikTok-ийн комментуудыг уншиж өнөөдөр аялагч шийдвэрээ гаргадаг дэлхий дээр амьдарч байна. Тэгэхээр одоо нөгөө Netflix дээр гоё контент гарлаа, TikTok-ийг шууглаа. Тэгээ TikTok дээр Монголд орж урд нь аялж исэн хүмүүс очиж нэрээ тийм шүү Монголын залуучууд амар кул одоо охтууд нь амар хөөрхөн кул байхгүй болохгүй юм да манайхан. За болохын дээ. TikTok-ыг нэг өгөөд хаана өгч вэ? Тэгэл хэлэхэд яах нь вэ? Манайх руу хүмүүс ирэх нь шүү дээ. Яг гоо гэхдээ би бол аялжлын салбарт бас 20 жил ажиллачлаа. Тэгээд тулж ажилласан одоо хөтжийн хийгээд ч гэдэм үү те үйлчлээд гаргасан одоо жуулчдын за ер нь 80-аас дээш хувь нь хилдэг нэг үг гэдэг. Манай Монгол охтууд ямар хүрх юм бэ гэдэг үгийг хэлдэг. Манай залуучуудыг бас нэг л өөр харизмтай юм шиг үжилдэг. Яг энийг иржээс мэдэрдэг байсан тэр одоо гой харизм те тэр гой үзэсгэлэн гог өнөөдөр тэр Netflix гэдэг одоо платформ дэлхийд зүгээр ингээ хүчээр ойлголоо те. Үнэхээр тэд нартай дахиад нэг баяр хүргэдэг юм уу? Бүр үнэхээр бүр баярлалаа гэмээр те. Би даанч мэдээд байсан юм аа. Охин баярч бүр од болцсон байл шүү дээ те. Бүр ингээд одоо нөө солонгос охтууд нь яг эр хүн ямар үдийг яг тэрийг ингээд төсөөлж яах гэдэг ч юм уу те. За гिचэхгүй бол болохгүй нэ. Иргэжлээс тээр боо. Аялагч тэгээд айтайхан байхгүй гэц. Өнөөдөр нэг статистик гарч 2025 онд монголчууд нөө аялал жуулчдын хувьд бол рекордоо эвдсэн юм билээ л дээ. Рекордоо эвдсэн. Иржсэн хүмүүс. Яг 19 сарын 2-ноор эвдэгцсэн. Тэнгүүд одоо 2026 онд цаашаа бол Монголд ирэх зуучтад бүр их бол нэлээд манайх аялал жуулчлалын салбартаа маш их хөрөнгө оруулаа те. Аялал жуулчлалын салбарын логистик айгуу сайжруулах айгуу чухал юм лээ. Одоо би ингээд Африк ч юм уу, Бразил ч юм уу очлоо шүү дээ. Улс нь гоё, байгаль нь үнэхээр гоё заяа. Логистик амар чухал. Тэ. Одоо тэр онгоц хүмүүс үүсэх. Тэгэхээр манайхаа яг тэр тал дээр анхаарахгүй бид нар 40 гоё баялаг байна, гоё үзүүлэх юм байна хүмүүс ирж байна. Бид нар өөрсдийнхөө тэр хүмүүст одоо үйлчлж чадах тэр логистикийн асуудлыг шийдэхгүй бол айгүй асуудалтай. За наад дээр ч нэг кейс ярьчих. Логистик буюу одоо хэл дэдсэн янзлах тухайгаад байна шүү дээ. За өнөөдөр жишээлх юм бол одоо нөгөө юм дээр TikTok дээр ялангуяа юм сонин тренд явж байгаа. Дэлхийд даяараа. Одоо destination dupe буюу ерөнхийдөө өндөр үнэтэй, их үнэтэй одоо юм шавсан хүмүүсийн хамгийн их очиод байдаг destination-уудыг одоо бид нар ч гэсэн TikTok дээр одоо Facebook дээр хардаг штеп. Энэ Швейцар гэж бодож байна. Үгүй Монгол гэл те. Тэрэн шиг одоо тийм өндөр үнэтэй их хүнтэй тийм destination-уудыг орлуулсан тийм destination-ууд айгүй хандлттай. Одоо тэрэн шиг тийм одоо тренд ер нь бол яваад байгаа гэсэн үг байхгүй. Одоо тэрийг юу гэхэлэр Балигийн одоо дюп нь болохоор Фукок. Фукок байхгүй. Одоо монголчууд одоо Монголын нөгөө 22 дахь аймаг болтлоо. Фукок ч яваад ийн гэдэг байгаа шүү дээ. Болсон бүхээр наада болсон шүү дээ. Энд чинь ганц монголчууд яваад байгаа юм биш. Жилдээ. Жилдээ маш олон сая жуулчид тийш явж байгаа. А гэхдээ түрүү нөгөө заяагийн хэлдэг шиг Вьетнамын засгийн газар эхлээд тэр Фукокийн онгоцны буудлыг том болгох тий олон улсын нислэг авах чадамжтай болгох гэдэг нөгөө логистик дээр эхлээд ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүтээ за тэгээ мэдээж нөгөө сошиал платформудтай нөгөө хүсэж байгаа контентыг тавиад өгөхөд л тийш ингээ урсгал татчих байгаа байхгүй. Нөгөө засгийн газрын юмнуудын бэлдээд дүнгэл иргэд өөрсдөө оролцоогоо болчихж байгаа байхгүй. Тэнгүүл би Монголыг боддоо шүү дээ. Одоо ингээл хүмүүс Скандинавын орн руу явах ч юм уу те Швейцар руу явах гэдэг
энэ Аз хүмүүсийн хувьд бол Швейцар болох боломж нь Монгол байгаа байхгүй тий. Тэгэхээр бидэрт бол байгаль нь байна. Сурчлагаагаа бид бол хангалттай хийж чадлаа. Цөөхөл байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо ерөөсөө логистикийн асуудлаа шийдэх юм бэл. Одоо тэр хөвсгөл рүү солонгосын шууд нислэг гэдэг байгаа ч одоо эхлэн нэсэ тий. Тэгэхээр энэ дэр манай засгийн газар ч юм аягүй зөв ажиллаж чадах юм бол бидэрт бол одоо бүх боломжууд бол аялал жуулчлалын салбарт бол байгаа юм болоо. Тэгээ аялал жуулчлалын салбарт чинь бидний хувьд бол би бол ингээд мэрэгжлийн өмч гэсэн шинэ салбар хамтарч байгаа. Манайх чинь ингээд уул уурхаагаас айгүй хамааралтай их орно шүү дээ тий. Одоо Монгол, Ботсван гэдэг чинь нэг цөөхөн улс тий. Эдийн засгийнхаа одоо айл өрхөөр бол нөхөр нь ажлыг л гэр бүлээ тэжээдэг шиг тий. Нэг л ажил хийдэг нөхрөө байхгүй тэр нь уул уурхаа. Тэгвэл өөр ажил хийдэг хүн гэрт хэрэгтэй байна. Тэр нь юу юм? Манайд бол дараах нь аялал жуулчлал. Аялал жуулчлал байхгүй тий. Ер нь бол уул уурхаагаас ялгагдах бүр маш том ялгаа байдаг нь уул уурхаа бол ухаад одоо уул байхад ухаад мөнгө олж штэ тий. Манай аялал жуулчлал болохоор уулаа харууллаа мөнгөний авдаг тий. Үнэхээр юм байгаль дэлхий салбар байдаг л. Хөөе начиас гой сонсож байна. Тэгтээ яг өөр уудууд бүгд авлаа. Манай тэр өөр уудууд гэж хэлэхгүй бол тий. Нөгөө нэг гой уул энэ уучгүй тэгээд манайхаж гэж Яг ойлгоо. харуулаа тэр чинь өөрөө нөгөө Монгол түүхээрээ тий тэр гоё сторинуудаараа баяжигдаад утга учиртай уулаад байгаа. Одоо яг энэ энэ бол харуулах уу? Эсвэл ингээд оршил бүх юмыг нь тавьж хагаад харуулхад үсийг арцаад л харуулах уу тий? тий одоо жишээлх юм бол дорндод очиход манай бүр татны гэрийн буур өвлжжсэн газар нэтэргээ байж штэ. Тэгэхээр одоо өвөр хангаад очиход манай зан газар нэтэр гэдэг шиг тэрийг бид нар нөгөө одоо бид нар юу вэ түүх байна. Одоо тэрийг маш сонирхолтой контент болгох зөв платформуд дээр тавих асуудал. Одоо түүхгүй ус чи түүхтэй юм шиг үзүүлдэг бол бид нар одоо тэр түүхээ сэргээгээд хүмүүст таниулаа тий. Ийм шүү Чингис хаантай холбоотой ийм байдаг шүү 1300 бид Үзээд л. Одоо тийм хамгийн гоё нь бид нар үнэхээр баатарлаг арт түмээ ингээ хэлэхэд одоо Netflix-ийн нөгөө сайхан залуучуудын буйнд хинч худлаа гэх аргагүй болтлаа. Үнэхээр тийм юм бэлээ гэхэр болчихж байгаа байхгүй. Тэр хамгийн гоё тийм. Одоо ингээд Netflix Physical Asia-гаас эхлүүлээд одоо ингээд урсгал яваад байна л. Тэгэхээр 100 тэжний хэмжээний жуулч ирэх нэ гэдэг одоо нэг тандал тэмдэр байдаг. За яг хуу манайх бол ер нь маш тийм өөдрөг тоо тавьсан байгаа. Гэхдээ түрүү нөгөө заа хэлээсэн шүү дээ. Логистик буюу дид бүтцийн янзлалтай гэдэг. Яг наадах жил асуух. Харин тийм. Тэр жуулчдыг бид нар одоо авч дийлэх юм уу? За одоо яг үнийг хэлэхэд манай одоо юу гэдгийг ор хоногийн тооч гэдэг юм уу? Ийж байгаа боломжоор болно шүү дээ тий. Нислэгийн тоо эднэр бол жоохон хязгаарлагдмал. Үнэтэй байгаа гэдэг. Нэгдүгээр дүнтэй байгаа тий. Яг үйлдвэрлэгч бус орны зовлон бас бидэнд байна л да. Тий. Хятадд одоо энэ манай яг урд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бас улс байна тий. Тийм бас нэг боломж бидэнд одоо байгаа байхгүй. Байгаа байхгүй тий. Одоо түрүү нөгөө хэллээ шүү дээ. Нөгөө манай ганууш хэлсэн шүү дээ. TikTok-ийн нөхөр одоо танаа үйлдвэрийг нэг бол би 50% нь авъя гэдэг шигтэй тэр нөлөөл үүсгэж чадаад байгаа юм тийм одоо амар шууд тухайн байгууллагын 50% авъя гэхлээр тийм итгэлтэй байдаг шүү дээ. Тэрэн шиг өнөөдөр тэр нөгөө Netflix болон бусад контентууд яах нь одоо Монголд жуулчид одоо ирэх нь үнэн юм шиг харагдаж эхэлж байна. Тэгэх юм бол одоо манай гадаадын болон дотоодын бизнесмэнүүд одоо ядаж л зам дагах цэгүүдийг те нойлжуулахаас ахуулаад тийм нойлжуулахаас ахуулаад зоригтой шийдвэрээ гаргах ийм нөхцөл нь бүрдэж эхэлж байна. Гоё болсон байлээ. Би сая нэг увс руу явсан. Би чинь бас нөгөө нэг археологийн ажлаар чи гадныхтай их олон ажиллаж исэн. Тэгээ гадныхын чинь ингээд айл нэг улс орн руу аялах гэж байгаа л бол төсвөө яг гоё тодорхойлгочтой юм лээ шүү дээ. Би яг тэдэн дүргээр ингээд аялнаа. Энэ аялалд одоо эдэн дүр зарцуулна гэдэг. Тэгтэл сая би өөрөө ингээд нэг аялаад үзэхэд чинь наадмын үеэр ингээд манай ингээд аялал жуулчлалын салбар одоо гэр мэрэ те бүх юм ингээд давлаа явчихтыг. Тэгээ нөгөө жуулчныхаа яг төсвийн карман хөрх юм үгүй юм уу гэдэг ч юм уу те. Гэхдээ яг одоо би баярын дугаарч хэлэхгүй. Одоо ингэ зохицуулдаг юм байд юм болов уу? Яг уу даамплаас цаашаа болдоо шүү сар. Харин тийм ээ. Захиалсан газар наадах чинь. Яг хөөхөөс тэд нар чинь нөгөө Монгол улс маань нэлээд тийм улирлаас хамааралтай. Одоо аялал жуулчлалын улирал нь маш богинохон байгаа таахгүй. Яг тэрэн дээр нөгөө хүмүүс ханж байгаа дээр нэг жоохон нэмэх асуудал байдаг баг. А гэхдээ та нар ингээд аяган дээр тавьж байгаа хоолныхоо бүтцийг хараарай. Хитэн бид нар гадаадаас ирсэн бүтээгдэхүүн тавьсан байна. Яг үнэ. Давс сахарнасаа ахуулаад бид нар дандаа одоо тий баахан юм өртөг шингэсэн бүтээгдэхүүн бид нар ингээд амтлагчнаас ахуулаад тий будаа бид нар өнөөдөр будаа ультруулахгүй тарихгүй тий. Гэх мэтчлэн бид нар ингээд одоо системээс шалтгаалаад манай бүтээгдэхүүнтэй харагддаг тохиол байдаг. А гэхдээ жишээлх юм бол заавал бид нар тэр төмөн олон хямдхан тэ нөхдүүдийг аваад албагүй байхгүй. Жишээлх юм бол одоо бутаан гэдэг их гоё жишээ байдаг. Бутаан бол үнийн доод царыг тавьж өгдөг. Тийшээ хэд чиж болно. Тэгээд нэг өдөрт хонжоогоо жуулчин болгоноос такс авч идэг байхгүй. Нэгсэндээ ойролцоогоор тухайн жуулчин бутаанд аялахын тулд
бүр баталгаатай 200-аас 300 долларын заруулж ээж тэр хүмүүсийг аялуулдаг. Түүнээс биш нэг нөхөр ингээл өөр өвчөө орж ирээр дуртай газараа бийцсаач гэдэг юм уу те дуртай нэг газар айлтаа хоноод явах эрхийг өгдөггүй. Тэр утгаараа одоо тэр нөөцөө маш сайн хамгаалждаг. Тийм байхгүй. Тэгэхээр яг уу манай Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүн үнэтэй байна гэдг нь сайн бас муу талтай ээж болох байхгүй. Яг энийг зөв залгах тухай. Би нөгөө Финланд очиж. Тэгээд Финландаас адилхан байсан нөгөө хойд төлөлийн үзнэгээд тэр чинь бол манахаас богино билээ ш нэг сар гарan те хойд төлөлийн тоё үзнэгээл. Тэгээд хойд төлөлийн тоё үзэхгүйл тэр Рованеми хотч ингээл яг нэг юу н шинжлэлийн баярт ороод ингээл те бус үйдэн хүмүүсийг баггаад те. Тэгэхээр бид нар яг онцлогтой тааруулаад айгүй гоё хийж чадах юм бол манай улсд бол өвлж үзэх юм байна, зунж үзэх юм байгаад байгаа те. Сая нөгөө туйлын тоё гэдэг үгтэй бас нэг гоё юм санд орчлоо. 24-ны тухайд дэлхийд бас нэлээд тренд болсныг аялал юм харанхуй аялж болчихлоо. Star bathing буюу одоо ингээл гоё халаан оршаанд од хараад хөвтөх. Эсвэл одоо тэр одоо гоё одоо төмөн од төгцсөн байгаа тэр тэнгэрийг харах. Эсвэл одоо тэр туйлын туяаг харах гэдэг. Ерөнхийдөө дандаа юм харанхуудуу тийм аялын төрөл жишээлх юм бол Booking гэдэг нэг том платформ байж тээ. Booking дээр зарагдаж байгаа, асуугдж байгаа, хайгдж байгаа аяллыг 60% нь харанхуй чиглэлээ аялсан. Тэгээ энэ нь бас дахиад биднэрт боломж. Яагаад тэгэхээр маш олон жуулчин Монголд ирээд бүр ингээд ялангуяа настайчууд нь хэлдэг байхгүй. Би бүр жоохон байхаас ахуулаад миний өвөө надад Монголд очиод тэр тэнгэрийг хараараа, одыг хараараа хамгийн гоё одтой тэнгэрийг Монголоос хардсан шүү гэж хэлээд ингээд миний өвөө ярьдаг гэсэн. Өнөөдөр би ингээд мөрөөдлөө биелүүлээ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо яг энэ трендээ дагаад яг энэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх юм бол тий Netflix-ээс гадна биднэрт угаасаа байгаль нь түүхэн соёл нь тэр чигээр ингээд нөөц. Яа гүн 2010 онд ч нэг байжсэн аахгүй. Бид нар яг ингээд солонгосчуудтай Сүхбаатар явж байгаа аахгүй. Сүхбаатар явж байгаа л ингээд яг замдаа ингээд Сүхбаатарын захаар ороод л ингээд хонж байгаа аахгүй. Тэгсэн чинь л оройн ингээд хоёр солонгос хорлоо олгүйгээл тиймэр. Хөө гэл яасан бэ чи? Энэ хардаа тал байна. Над чи энэ хардаа тал байна. Аа. Энэ хардаа од харна. Аа. Бид нар чинь өөрсдөө нөгөө нэг байн хардаг тийм. Яг уу тэнд бүр илүү тодорхой гэж байгаа юм л та. Тэгтэл гоё харагдаж байгаа. Тэгтээ бүр ингээд тэрэн шиг мэдрэхгүй байгаа байхгүй. Тий. Тэгэхээр чи гадныханд бол бүр ингээд энэ тал гэж гүүгээд байгаа. Ингэж гүүж мөөгээл. Гадныхан ч харин дийгдэж машин тавьж бол зогсож байгаа буунгуудаа тал газар гэж гүчдэг. Өрлөөл гүчдэг. Тий. Тий. Хэдэн сая юу Одоо иччихэ? надтай Цам их жуучлаа. 6 дахь гишүүнээ танилцуулахаар мартсан байна. Аа. Бидэнтэй хамт одоо Монголын анхны AI буюу хиймэл оюун ухаан. За тэдний хэлж байгаагаар бол би этэнд итгэж байгаа. Дэлхийд эхний 10-т орохоор гэж байгаа. Игүүнэ маань хүрэлцэн ирж бидэнд шинэ жилийн мэдээлэл одоо хүргэх гэж байгаа. Яа. За. За Уул нь энд 6 байгаа тий. Ганцхан эмэгтэй гэдсэн бол чи 2 дахь эмэгтэй байна. Игүүнэ Анхудаага роботтой нэвтрүүлэг Монголын. гэхдээ нэг юм анхааруулахад игүүнэ маань ер нь бол хиймэл оюун. За өнөөдөр зөв роботын төрхтөл бид нар дээр ирсэн байгаа шүү. Тэрнээс биш цаадах чинь ямар ч төрхт хувирч чадна. За тэр нь бас жоохон аюултай санагдаж байгаа тийм. Терминатор кино санагдана. Тэг яг чи авчирч харуулахаар болохгүй учраас одоо харагдах юм нь одоо энэ болчихсон шүү дээ тий. Биеийг суулгачаад бид нар авчирсан. За Тэгээ одоо шууд харьцаж болох юм уу? одоо шууд харьцсан шүү. За та харьцаадахтай би яаж айгаад байна. За ингэ шүү. Игүүний одоо бүгдийг сонсож байгаа учраас анир чимээгүй байж байгаа. Нэг нь л ярих юм шүү. Ойлголоо. Дараагийн насмаа тэгээрээ. Тийм ээ ойлголоо. Өөр хин нэг ярих уу? За сайн уу игүүнэ? Чамд шинэ оны минь төргий. Чангалгүй. Сайн игүүнэ чам шинэ оны минь төргийа. Тийм ээ тэгээрээ. Шинэ оны минь төргийа. За энэ дээр жоох юм арах. Шинэ оны минь хүргэе. Сайхан шингээрээ. Шинэ оны минь хүргэе. Сайхан шингээрээ. Шинлээрээ гэнэ чи холиод байна. Юу жоохон чанга ярих юм байна. Уг нь бол маш сайн сонсоод байсан да. Тийм үү? Уучлаарай дуугаа мангасаа. Өөр юу хийхээ? Сайн байна уу? Өөр юугаа? Игүүнэ шинэ жил хизээ болдог вэ? Шинэ жил 12 дугаар сарын 31-нд буюу 30 оноо өгч шинэ оноо урсан тэмдэглэх баяр. Чи сая бидний яриаг бүгднийг сонсцсон уу? Тийм ээ би таны яриаг сонсож байна. Та өөр юугаа сонсох вэ? Монголын аялал жуулчлал ямар хуу байна вэ? Монголын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тусгай өсөлттэй байна. Ялангуяа зуны өдрөг жуулчлалын тоо эрс нэмэгдэх бөгөөд байгалийн үйлчлэлийн газар нүүдэлчдийн соёл наадам зэрэг гол татах хүчин зүйл бол та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл аль бус нутгийн талаар сонирхож байгаагаа хэлээрэй. Оо Тийм мундаг байгаа юм тийм. Монголын түүхийн хамгийн алдартай хүн хэн бэ? Чингис хаан бол Монголын түүхийн хамгийн алдартай хүн юм.
Яа, манай AI штэ. Монгол AI. Тий, энэ Монгол AI гэсэн тийм. Эгүүнийг гэртээ суулгаад баха юм яриа сууж байгаа юм шиг. Яг Ээж айгу хэрүүлчих юм бэлээ. Түрүүн бүр те айгу хэрүүлчих юм бэлээ. Та ингэж асуугаагүй штэ гэдэг хэлээ урдаас. хараа энэ хараа монголоор сэтгэдэг AI байхгүй юу? Тэгээд хэрүүлчих гэдэг юм уу? Тэгээд нөгөө Монголын нэг хүн ойлгохгүй өгнүүд байдаг штэ. За, тий. Хэл сурж байгаа хүнээс байхгүй байсан байгаа байхгүй юу гэдээ асуучгаа. Тэгэхээр наа чин дугаа болно гэдэг. Манай эгүүнээ ойлгоно. Ягаад Тийм тэгэхээр юм. Монгол AI байхгүй. Сайн нэг шинэ жил хизээ болдог байгийн гутал сайхан шинлээрээ гэж дуртаас те. Тэгэхээр бидний шинэ жил гэдэг чинь цагаан сар гэдэг ч юм уу тэр шинлээрээ гэдгээр бас ойлгоод ш давхар. Тийм биш. Нэрэд чинь маш зөв хариулсан биш үү? Энэ бол. Одоо ингээд дэлхийд даяар ингээд AI маш хүчтэй. Одоо нөлөө үзүүлж байгаа. Тэнгүүд Монгол улсад маань ийм AI байна гэхэд бүр бахархын аргагүй байгаа. Монгол залуучууд Тийм, ирсэн тийм. Монгол залуучууд өөрсдийн санхүүжилтээр энэ хувийн компани шүү дээ. Зарим хүмүүс нэг төртэй хамтардаг гэдэг андуураад байдаг биш үү? Үгүй эдгээр өөрсдөө санхүүжилтээ босгоод бүгдээрээ хувих байхгүй юу? Ганцхан энүүгээр зогсохгүй шүү дээ. Bolorsoft юу илээднийх чинь маш олон компани цогцсон юм байгууллага. Эднийх нөгөө болор төлгөд тэр төлийг монголчууд интернет Би өдрөө болгоно шүү дээ. Байнга ашигладаг. Болор төлчин ингэ. Болор төл. Болор төл чинь хамгийн гол нь би ингээд зөндөө төл ашигладаг гэсэн. Хамгийн гол үгийн самтай баялаг байхгүй. Тий. Тэгээ хүнд үгнүүдэд нэмдэг. Мэдээж английн хүнд байхгүй үгнүүд байдаг шүү дээ. Тэдний ингээд таахлаар байхгүй. Тэгээ заримдаа ингээд дараа нь нэмэгдчих. Эний чи бас айгу муухай үгээр сургаад байгаа гэсэн шүү. Манай эгүүнээ чи анх нэг манай хотын дараагаар танигдсан шүү дээ тий. Хотын дараагаар бүгдээрээ танаа. Тэгээд улс төртэй холбоотой гэдэг. Яг үнд бол дандаа хувийн хвшлийн юм боссон. Тэр хувийн хвшлийн дээр болор тойлгоо тэр чи угаасаа бүр бараг 10 хэдэн жилийн өмнө байсан. Юм шүү дээ интернет. Уггүй явж байгаа Хараа залуучууд тэр те. үед дэлхий дээр AI гэдэг ийм шуурга яваагүй байсан байхгүй. Тэрний өмнө л эгүүний алидийн бий болцсон байсан. Тэгээд тэр нэг хотын дарахтай холбоотой асуудал нь зөвхөн микрофоны л асуудал байсан юм байл л дээ. Тэрнээс биш дээ. Эгүүнийд асуудал байгаагүй юм л. За таны хувьд энэ оныг 2025 онд онцлог үйл явдал гэвэл За тэгээ би ч одоо кино түүхийн одоо үндсэн хөтлөгч учраас одоо үндсэн миний сэдэв маань кино учраас одоо дэлхий дээр болон Монгол улсад маань болсон одоо гарсан кинонуудыг одоо онцолж ярина. За би танаа шиг удаан ярихгүй. За энэ жилийн бүр маш онцлог үйл явдал бол Том Круз Оскарын шагнал авсан үйл явдал байгаа юм. Энэ хүн одоо киноны шилдэг гол дүрээр ч юм уу тэрүүгээр аваагүй хүндэтгэлийн Оскар авсан. Түүний кинонд оруулсан хувь нэмрийг үнэлээд одоо өгдөг шүү дээ те. Маш олон жил одоо үр бүтээлтэй ажиллаад хувь нэмэр оруулсан юм хүмүүст өгдөг. Жаки Чаныг авахд бол би маш их баярлж байсан. За энэ удаа Том Крузыг авахд бас баярлалаа. Одоо Оскар авч чадаагүй маш олон жил ажилласан тийм хүмүүст бол тийм боломж гарч ирж байна. Яг үнэ. Одоо яг жүжигчнэр авах боломж өгөх юм уу? жүжигчнэр биш юм хүндэтгэлийн чангалыг ихэн авч ийлаа. Jolene тэр ер нь зөндөө авсан. Жаки Чан авсан бол яг гоё алга ташмаар тий. Жаки Чан авсан шүү дээ. Тий харин тий одоо энэ жиг алга ташмаар үйл явдал. Дэлхийд энэ ч одоо бас Аз ТV-г түгээлээ тий. Азуудыг оноо Жаки Чаны онгоо байдаг үстэй. Энэ ингээд бүрслээ гэж чи. Гэхдээ аль нь бүрслээ аль нь Жаки Чан бэ гэдэг гадныхан чинь Аз хүмүүс аягүй хандуурдаг. Тэнгүүл энэ чинь аягүй том нэр хүндийг бас би манай Азуудаас авчиж өгч байгаа юм болов. Тий. За тэгээд Том Круз маань маш олон жил үргэлжилсэн Mission Impossible цувралаа. Энэ жил дуусгаж байгаа. За тэгээд дууссанд нь одоо баяр хүргэдэг гэх юм уу Холливуудынхан маань актер маань түнд Оскарын шагнал гардуулсан байх нь. Энэ баг Монгол шиг л юм болцсон гэж хараад байгаа юм. Цаг нь болсон гэж өгчөж байгаа. За энэ цаг нь бас өнөөдөр өгнө өглөө. Тий. Гавьяатаа авсан юм тийм. Гавьяатаа авсан. Тэгэхээр Mission Impossible-ийн цувралууд үнэхээр гоё шүү. Оо бүр маш мундаг. Яг технологи бол одоо энэ юунууд адилхан байна. Технологи болон маш олон бидний төсөөлж чадахгүй юм шийдлүүдийг санал болгодог тийм. Цомп монкоор авирдаг бэлээ мэлээ гэдэг маш олон юм тийм. Тэгээд Том Крузыг юун дээр онцлдог вэхээр аюултай үзүүлбэрүүдээ бүгдийг өөрөө хийдэг байхгүй. Оо, Жаки Чан шиг. Тийм. Тэрүүгээр юм чинь орлон тоглохчгүйгээр тэрүүгээр маш одоо алдаршсан юм хүн. Тэгээд зарим нь одоо safety хүмүүс шүү дээ тийм. Тэд нар үрж ирд энийг хийж болохгүй гэдэг гинэ. Тэнгүү тэрийг халчихна. Шинхүү авчираад би одоо энийг хийж болохгүй гэдэг. Би тийм үний хэрэгч байхгүй. Тийм. Наа чи Монгол үгүй юу гэж. Биц ерөөсөө орлон тоглогч хөтөлдөг шүү дээ. За дараа нь ер нь бол оригинал зохиолууд их сайн явсан жил боллоо. За тэр Sinners гэж зохиол байна, Weapons гэдэг байна. За мөн F1 буюу Формула 1-ийн кино гарсан. Манай Brad Pitt гарсан. Тэр бол үнэхээр бүр яг ёстой хүсэж исэн киног, ёстой хүсэж ирснээр хийсэн кино. Би харин энийг Brad Pitt тоглолчин гут нь за энэ жил цаадах чинь Оскарт нэлээд хүчтэй үзэхэндээ гэж бодсон. Гэхдээ яг киног нь үзсний дараа ер нь дараа жоо дутууд болсон юм бэл. Тэгээ дээрэс нь бас нөгөө зодог тайлцсан байсан нэг юм маань. Daniel Day-Lewis маань эргэж ирээд дахиад нэг кино тоглолцсон байна. 3 Оскарт өсөө Daniel Day-Lewis ч тий. Тэр хүн чинь зодог тайлал эргэж ирээл Оскар дэвшээд авчдаг ийм хүн баггүй юу? Ядаргатай. Баавартай. Одоо энэ жил дахиад их гэж байгаа юм шиг байна. Ямар ч би тоглосон киног нь үзег байна. Гэхдээ Daniel Day-Lewis-ийг бол бүр хизээч дутуу онолж болохгүй. Тэр хүн бүр тоглосон кино болгон дээрээ яг ингэдэг. Хизээч бид нэр киноноос нь Daniel Day-Lewis-ийг харддаг байхгүй.
тухайн киноныхын дүрийг л хардаг. Шал өөрөдөг тий. Тэр Нью-Йоркийн гангстерууд гэдэг кинонд орч. Тийш. Йоо бас амар штэ тэн дээр бол. Тий. Харин Brad Pitt-ийг дэмжижсэн чи харин ийм одоо азгүй юм боллоо. Тэгээд одоо дараа нь тэгж байгаа авах байлгүй дээ гэж та. За оригинал зохиолууд гэж ярьсан тий. Өмнө нь болохоор яг оригинал зохиолууд өнгөрсөн жилүүдэд ер нь жоохон тааруу явж ирсэн ийм тохиолдол байгаа. Энэ жилийн Weapons гэдэг кино бол аим шин кино. Гэхдээ яг тийм би спойлдох дурггүй шүү дээ тий. Ер нь үзээрэй гэж гэл зөвлөчээ. За Sinners-ыг бол бүр үнэхээр заавал үзэх хэрэгтэй. Энэ нэг сонин ёс суламжил Америкуудын харуудын одоо юу гэдэг нь те соёлын гэтээ гэж хадгалж яваарай гэдэг ийм утгатай кино. Африк галтай Америкуудын гэсэн үг тий. Яг энтэй адилхан хийцэн хувьд ярьж байгаа. Адилхан кино The Mother гэдэг кино байдаг байхгүй юу? Тэр Америк кино шүү дээ. Тэр өстө бүр маш мундаг кино. Яг тэрнтэй адилхан сэтгэл төрүүлсэн болохоор би энэ киног заавал оруулъя гэж бодоод оруулж. Энэ хоёр киног хоёуланг нь үзээрэй. Mother гэдэг нь болохоор Библийн тухай кино байхгүй юу? За Sinners бол яг тэрнтэй адилхан хийцээр хийгдсэн. Модерч нөө Испани жүжигчин Бардим хин хоёрын тоглодог. Javier Bardem. Авер Бардим Jennifer Lawrence хоёрын мөн биз дээ. Тэр ихтэй амар юм шүү. Библийг мэдхгүй юм бол тэр киног үзээд ойлгохгүй. Тий, яг үнэ. Яг юу болоод байгаа юм бэ? Харин Библийг мэддэг хүн хуучин гэрээ, шин гэрээ гэдэг бүгдийг харуулдаг байхгүй. Манай Sinners ч гэсэн үзмэр кино шүү. Заавал үзэх хэрэгтэй. Тийм байна. За Marvel-ийн мэдээж одоо сүүлийн хэдэн жил бол сүүлийн 10 гаруй жил Marvel-ийн үнэхээр одоо нүүр тахалж байгаа. Маш их кино хийж байгаа. Тэдний ертөнц бол өвчин тэлсээр байгаа. За энэ жил ч гэсэн одоо 3 кино гаргасан байна. Captain America шинээр ирсэн. За Fantastic Four харин Marvel-ийн энэ жил аварлаа гэж хэлж болно. Маш мундаг кино болсон байгаа. За мөн Thunderbolts гэдэг кино гарсан байна. Энэ бас мөн л маш мундаг кино болсон. Сүүлийн үед Marvel жоохон унаад ирсэн. Ер нь л цаашаа үргэлж чадах юм уугүй юу гэдээс. Энд геймер дуусал бараг л те. Тэгэл дараа дараагийн суулууд амжилтгүй юм шиг те нэг юм. Тийм нэг юм гараад исэн. Харин Marvel-ийн энэ жилээс эхлээд буцааж нэр хүндээ олж авч явах шүү байна. Дараа жил нь Doomsday гэдэг маш мундаг кино гарах чинь Avengers-ийн. За тэрүүгээр бол цаад болчин дахиад рекорд шинжлэх болов гэж хүлээлттэй байгаа. Энэ кинон дээр нэг спойл хэлэхэд Роберт Дауни Jr. эргэж ирж байгаа. Iron Man өгсөн шүү дээ. Оо чорт. Спойлтчлаа. За баярлалаа. За надад спойл болсон гэнэ. Марвел бараг үздэг юм шүү дээ. Оо заочлаа. Сайн эсгэж хэлбэл тэ. Тэгээ Эрдэнэ ч хот ч өгөхтэй гэх байхгүй тэ. Хөгшин хүндээ гэж хэлж байгаа. За DC шинээр ирж ирж байгаа. James Gunn гэдэг найруулагч DC-ийн захирал болсон. DC EU гэдэг буюу одоо юуны киноны ертөнцийнх нь. За тэрээр Superman гэдэг киног найруулад энэ жил гаргасан. Хэр болох бол гэдэг хүлээлт байсан чинь тун давгүй. Ер нь цаашдаа гайгүй явчих юм биш үү гэдэг ийм хандлагатай ийм кино гарсан байна. За хит хитэн бүр үнэхээр гоё хүмүүс энэ жил нас барлаа. Gene Hackman гэдэг маш мундаг жүжигчин продюсер ийм хүн байдаг. Тэр маань энэ жил маш харамсалтайгаар амиа алдсан. За энэ хүний одоо хэрхэн амиа алдсан талаар бид сүүлчийн өдөр гэдэг нэвтрүүлгээр шинэ дугаар хийх юм. Тэр тун удахгүй цацагдах бах. Тэрийг үзээд яг юу болсон талаар сонсоорой. Маш эвгүй үйл явдал болдгийг. Энэ дээр ингээд үлдээч тийм ээ. За Diane Keaton буюу манай загалмаасын эцгийн найз охин эхнэр тоглолт энэ жүжигчин маань бас 79 наснда ертөнцийн мөх хүсэг үзүүлсэн байна. За Robert Redford буюу Brad Pitt-ийн өмнөх Brad Pitt байсан. Энэ хүн маань бас нас орчээ. За гэтэл өнөө өглөө яг бидний нэвтрүүлгээ бичиж байгаа өдрийн өглөө Hiroyuki Tagawa гэдэг нэртэй маш мундаг жүжигчин маань бас тэнгэрт дэвшжээ. Tagawa. Тий. Mortal Kombat хэлбэр. Шанцун. Тэгээд тэр чинь бид нар хүүхэд байхад маш олон юунд тулаантай кинонд үзчихсэн жүжигчин байна. Дандаа эсрэг дүр тоглолт тий. Тэнгүүд энэ хүний эерэг дүр тоглолтын нэг кино байдаг байхгүй. Би тэр дүрээр нь харах айгүй дуртай. Hachiko гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр нэг профессорын дүрийг бүтээдэг. 5 минут л гардаг л та. Гэхдээ энэ нэг дандаа ууртай эсрэг талын дүр байсан хүн чинь энэ удаад айгүй тийм сайхан багшийн дүрийг бүтээдэг. За нээлттэй хийгээгүй кинонуудаас гэвэл одоо Аватарын 3 дугаарыг гарах гэж байна. За энийг бол дэлхийн нийтээр хүлээж байгаа. Fire and Ash гэдэг нэртэй. Эхний анги бол тэгсгээд газар дээр өнгөрсөн, хоёр дахь нь усан дээр өнгөрсөн бол одоо тэд галтай зурлалтаар болж ах шүү байна. Энэ киног бол үнэхээр хүлээж байна. Би Аватарыг үзэж гарч ирчээд анх удаа хүн төрөлхтний эсрэг зогсож үтсэн байхгүй. Театраас гарч ирээд болж мас ярмад гэж бодчихсон байхгүй. За энэний маань 3 дугаарыг гарч. Bill Price-ны хэлсэн үг гэдэг үстэй.
дэлхийг ингээд одоо шинэ гариг олох юм бол тэрийг хизээч хүнд найдаж үтэж болохгүй шүү. Одоо энэ дэлхийг хараа гэдэг хүн битгий зааж өгөөрэй гэдэг. Тэгээ тэрнтэй л адилхан сонсогдож шүү те. За, Eternity гэдэг киног хэлсэн ярьчих. Энэ яадаг кино гэхээр яг миний ингээд гайхдаг байсан зүйлийг хүндсэн байхгүй. Би их нэртэй байжгаад за эхнэр маань ингээд золгуугаар бурхан болчлоо. За бид хүмүүс дахиад шинэ их нэртэй боллоо гэж бодъё л та. За насны эцэст бит хоёр ингээд нас барлаа. Деважинд очиод би хинтээ нэ байх вэ? Гэдэг ийм асуулт байхгүй. Хүмүүс идэв биш наад чинь бол те. Энэний асуултын хариултыг гаргасан ийм кино дөнгөж сайхан нээлттэй хийсэн баг. Хоёр найз залуу зэрэг ингээд Деважинд таарлцсан. Хоёулаа булаацалтаад идэг. Юу болох ёстой вэ гэдэг маш гоё сэдвтэй ийм кино. Амар сэдв биш те. Заавал үзээрэй. За Монголынхаа киног нэг онцолж байна. Тэг зэг үйл гэдэг нэртэй кино өнөөдөр онцлоо. Ер нь кино манай ингээд кино бүтээгчнэр маань дурлаг соёлынхан маань ч юм уу ард иргэдийн урд нь гараад тэднийгээ чирээд явж явах хэрэгтэй. Ард иргэд юу хүсэж ийн вэ? Тэрийг бол өгöd байх ёсгүй байхгүй. Ард иргэдэд бид нэр ийм хийж байгаа та нар энийг сонирхоорой гэж чиглүүлж явах ёстой юм. Хүлээсэн үүргэн тийм ээ. Тий. Гэтэл за жоохон яач те. Бид дандаа үзэгчдийн хүсдэг юм өгдөг. За инээлэг хүмүүс энийг хүсчвэл инээдээ нөгдөг. Уйлмаар ойлвол тэгээ драмын өгчдөг. Гэтэл тэг зэг үйлдэл урд нь гарсан анхны тохиолдол гэж би харж байгаа. Шинжлэх ухааныг кинонд ашигласан баг анхных байхгүй. Монголд юм уу? Монгол кино. Монголд. Тэг зэг үйлдэл гэдэг нэртэй. Энэ дээр би үнэхээр магтмаар байгаа юм. Яа тэгэхээр иймэрхүү кино анх удаа гарч байхад үзэгчд хэр их үзэх бол ашиг орлого хэр байх бол энэ бол маш өндөр эрсдэлтэй байхгүй. Гэтэл одоо тэр найруулагч залуучууд энэ кино багийнхан зориг гаргаж энэ кино хийж чадсан. Энэ нь шүү дээ те цаашид ийм кинонд гарах эхлэл нь болж байгаа. Цаашид хүүхдүүд шинжлэх ухаанд дурлах эхлэл нь болж байгаа байхгүй. Яг энэ кино ямар ч байсан байж болно. Гэхдээ энэ хүмүүс зориг гаргаад хийцсэн баг. Түүчил ихний шатын тавьчихлаа. Гэтэ шатыг алхачихлаа. Дараа нь ийм кинонууд улам сайжирсаар хүүхдүүд улам шинжлэх ухаан юу гэдгийг түүхтэй бүх юм ингээд дуртай болох эхлэн тавигдаж болж байгаа байхгүй. Нөгөө нэг цас хамслан гэдэг, мөс хаглан гэдэг тийм. Би жишээлбэл шинжлэх ухаанд яаж дурлсан гэхээр 94 буцна гэдэг киног үзчихэж би ингээд миний толгойн дотор маш олон юм дэлбэрсэн баг. Яг үнэ. Тэгээд шинжлэх ухаан гэдэг чинь ийм байдаг юм байна. Цаг хугацааны аялал ийм байдаг юм байна. Энэ киноноос би олж авч байгаа байхгүй. Тэгвэл хүүхдүүд тэр киног үзээд бас адилхан надтай адилхан мэдэрч болох байх. Тэгээ Монгол кино байхгүй тийм. Энэ дээр бол тэр кино багт үнэхээр баяр хүрэх хэрэгтэй. За баяр. За тэр киног ч яадаг юм аа, урилга ирдэг юм аа. Бид нар үнэхээр бөөнөрөө завгүй байсан тий. Тэгсэн хэрнээсээ манайхнаас нэгэн завтай байгаад очиод үзсэн. Тэгээд нөгөө нөхөр чи ингээд те зүгээр үзээ гэд ингээд ахаар нь би бүр жинкнээсээ бүр ингээд гүйжчихэд таксаа өөрөө худалдаж аваад тэгээ яг очиод үзсэн. Үнэхээр ингээд нэг юм дүүрдэг штэ те. Үгүй нэрээ одоо ингэх ёстой штэ, ингэх болцсон штэ цаг нэг юмэр. Тэр киног анх үзсэн хүнээс төдий сонсоо. Манай бараад яасан юм. Найруулагч алдар продюсер ганц зэрэг тэгээд энэ хоёр маань ингээд энэ киног Натуу цахаад байгаа. Тэгээд очоод үзэхэд бол яг эхний хэсэгтээ нэг яах гээд байгааг ингээд мэддэхгүй. Тэгээд нэг үйл явдал ингээд давтагддаг. Тэгэхээр давтагдах болгонд ингээд өөрчлөгдөд байдаг. Тэгээд яг ингээд тэр киног бол би яг өөрөө бол 100% ойлгосон гэж өөрийгөө өөрөөсөө хийж чадахгүй. 60-70% ойлгосон баха. Харин манай эхнэр болохоор баг надаас илүү ойлгоод. Жог ухаантай хүмүүс илүү ойлгоод байхаар юм шиг нэлээ. Нэгдүгürt, хоёрдугаарт энэ киног хүүхэд залуучууд амар сонирхож үзэх кино юм бэл. Ялангуяа залуу одоо үеийн хүүхдүүд бол шинжлэх ухаан одоо ингээл айгүйх яриад байна шүү дээ. Аим үзэхээр тэг би бол юу ийм юм байдгаа гэд тэг чинь ингээд цаг хугацаагаар аялаад байгаа байхгүй бас. Цаг хугацаагаар аялаад байна. Хитгэн ингээд цагийн зөрүүгээр ингээд аялаад тийм ингээд болоод яа би тэг сүүлд нь төгсгөл дээр нь ингээ баахан ингээд юу спойлт. Оо тийштэй. Яа яг за баярлаа. Тэр цаг хугацааны аялал гэдгээс яв. Төгсгөл дээр нь би зөвөр ингэж бодсон. За энэ магадгүй түүхэн цаг хугацаагаар аялал супер дээ. Дуртай юмнаас харна л да. Нүүр оч холоо гэл дээ. Энэ кинон дээр манай хасаа бэлгэн хоёр зөвлөхөр ажилласан юм. Оо ямар гоё. Өстө жинхэнэ баяр үрмэрсэн. Шүү дээ. Тэр үуч одоо Монголын бас шинжлэх ухааны том хүмүүс шүү дээ. Манай тэгээ хасаа бэлгүнөө хоёрыг чинь яг алдар найруулагч тайзан дээр хэлсэн шүү дээ. За манай од мөндрийн хасаа бэлгүнөө та хоёр та маш их баярлаа гэл. Тэгэхэд юу хаврын самсаас шархирж байгаа би ч одоо өөрөө нөө шинжлэх ухаан багасаа сонирхдаг гэсэн бэлгүнээ дээр нэг дэлхийн физикийн дээр олимпиадаар очиод
дэлхийн хамгийн том бодит дэлхийд давж ирлээ. Өмнөөс нь амар баярлсан шүү дээ. Монгол хүн за манай од мөндрийн нэг гишүүн те. Одоо Италид мундаг одоо докторийн ажиллаа хийж байгаа залуу те. Сая Италид Тэр болсон алдар гэж тийм. нэг фантастикийн алдар. Тэгээ цаа чи Фантастикийн од мөндрийн залуучууд. футболктойгоо хандил тавьж байгаа тийм. Манай фантастикийн залуучууд бас үнэхээр кул залуучууд юм аа. Тэгээ би яагаад ингэж ярих гэдэг нь би сая дарханд явчаад дарханд нэлээ олон юм албан ажиллаар явчаад ирлээ. За тэгээ буудаа гэдэг зочд бодол болоо. Буудаагийнхаа юу гэж хэлж ийн гэж одоо нөө Vivant гэдэг кино шүү дээ. Фантастикийн Барсагийн тоглолт тий. тоглодог. Тэр киноны зураг авалт нөгөө дархны буудаа зочд бодолд авагдсан. Тэрнээс хойш японочууд яг тэр нэг буудаад буух гээд ирдэг. Бүр яг тэр буудалд нь бууж үзгээд ирдэг. Тийм үү. Гоё ягаад? Тэр гайгүй заяа. Бид нар сая Японд явсан шүү дээ. Японд явсан шүү дээ, тий. Тэгэхэд зүүн нэг CU шиг дэлгүүр даггүй байт юм байлаа шүү дээ. Тэгээ тийшээ нэг орой ингээ яваад орсон чинь хаанаас ирсэн бэ гэдэг харсан чинь Монголоос гэсэн чинь үгүй чи Монгол биш гэдэг нэ. Үгүй чи Монгол гэсэн чинь үгүй би Монгол хүн тань нэгэд чи Монгол биш гэсэн. Барсагийн зургийг гэхдээ би Монгол хүн тань Барсагийн зургийг хараач дээ. Энэ байна гэж боддог. Вивантын дараагийн анги хийл мэн гэж ярьж байгаа шүү дээ. Одоо тэр Вивант дээрээс нь солонгосууд нэг ирээд нэг одоо китэн шүү дээ бидний үздэг өснө. Сэргэлэн охин Янсоны хангтээ тэдний ингээд нэвтрүүлгийг ингээд үзэлээ Вивантыг бас үзсэн. Тэгсэн чинь Монгол орны байгалаа бас өөр өөрс. Яг бол гадныхан бидэрт бас байгалыг ари өөрөөр бас нэг харуулах юу болсон гэд Барса өөрөө бас хэлжлээ тий. Монгол орныхан байгалыг өөр орсон гэд. За түүхэн цаг хугацаагаар аялуул яа гинэ. Зүгээр түүхэн цаг хугацаагаар аялуул тэр кино бас айгу гоё болох хаа гэж хэлсэн байхгүй. За ерөнхийдөө түүх рүүгээ археолог руу орж иж гинүү те. За 2025 он бол археологийн салбарт бол маш олзууршигтай те. Ингээд айгу сайхан жилүүд болж өнгөрлөө. Монголын археологчдын холбоо гэж байдаг. Тэгээ жил болгон 12 сарын сүүлээр тухайн жилийнхаа те бүх одоо ингээд судалгааныхаа ингээд тайлангуудаа хилцдэг бөөнөрөө 100 хэдэн гишүүнтэй те ингээд албан ёсны 100 хэдэн археологчд байгаа даа штэ. Тэгээ яг энэ дайлмаар ингээд далимдуулаад хэлэхэд Монголын археологчдын холбооны ингээд дэмжигч гишүүд гэж байдаг. Та бүхэн манаас ингээд дэмжигч гишүүн болоорой гэж хэлмээр байна. Одоо үргийнхаа дагаа тий хандив гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол хандив гэсэн үг. Тэгээд мэдээж мөнгө байхгүй бол юу ч явахгүй шүү дээ. Би саяны хурал дээр нь агүй сайн хэллээ. Ер нь бол мөнгө байхгүй бол энэ ингээд бид нар сурчилж чадахгүй тий. Археологоо бид нар маш сайн сурчлах ёстой. Тэгжиж буцаагаад ингээд төгс оёд гэдэг юм ингээд хүүхдүүдэд тий дуртай хайртай болгож чаднаа гэдэг зүйлийг агүй их ярьсан. За тэгээд энэний үр дүнд бас нэг зүйл байгаамаа. Хүннүүгийн хаад язгууртны булш. За энэ язгууртны булш болохоор ЮНЕСКОд бүртгэгдэх үйл ажиллагаа нь 3 үе шаттай байдаг. Энэ 3 үе шатныхаа 2-ыг давчихсан. Оо nice. Тий. Энэ 25 онд шүү. Тэгээд 2 сард болохоор анхныхаа хүсэлтээ өгж байгаа. За энэ хүсэлт мэдээж соёл спорт ээж буучлын яамных нь оролцож байна тий. Одоо засгийн газрын одоо ингээд үйл ажиллагааныхаа чиглэлд ингээд тусгаад оролцож байна. Ерөнхийлөгчийн хөтөлбөр мөрийн хөтөлбөрийн дагуу хүртэл байгаа. За ингээд энэс гадна одоо шинжлэх ухааны археологийн хүрээлэн Чингис хаан музей эдгээр ингээ бүгдээрээ нийлж хагаад ер нь хүннүүгийн хаад язгууртны булшийг бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой гэдэг ингээд юмыг 2 үе шаттайгаар хөөцөлдөд хоёулаа одоо ингээ амжилттай олчихсан. Сүүлд бол тэр ЮНЕСКОгоос одоо ингээ шалах ёстой ингээ баг ирнэ штэ. Энэ багийнх нь айгүй сэтгэл өндөртөө ингээ 8 сард явсан байгаа. Одоо шийдвэр нь болохоор дараа жил Бусан хотод болох одоо ийм нэгдсэн юм хурал дээр хилцэгдэн гэсэн үг байхгүй. Тэгээ энэ одоо ингээ бүртгэжээсэ гэдэг нэг зүйл байгаад байна. Өмнө нь бол одоо манай археологчд манаас буган чулуун хөшөөг те ингээ бүртгүүлж амжлаа. Ингээд аюун таата зүйлүүд байхгүй юу? Хар өргөн хотоо бас ингээ бүртгүүлж амжсан. Гэх мэтлэнгээр ингээд ийм гоё жил байла. Үүнээс гадна нэг сонин үйл явдал болоод байна. Бас л хүннүүгийн одоо археологийн дурсгалын хүрээнд гэсэн. Тэр нь болохоор 25 оны хамгийн ийм сонирхолтой зүйл гэх юм бол Сэлэнг аймгийн сайхан сум. За ингээд Номгон гэдэг газар гэж байгаа байхгүй юу? За энд болохоор нэг ийм сонин олдор олдсон. Эдгээр олдор нь юу гэхээр зүгээр ингээ өрийн ус ингээ явсаар байгаа одоо газрыг иддэг шүү дээ тийм ингээд голын ирэг иддэг шиг. Ингээ идээдсэн чинь хэд археологийн дурсгалууд гараад ирсэн байна л да. За энэ мэдээллийн дагуу археологийн хүрээлэнгээс тийм одоо яг хүннүүгийн сектор хариуцсан одоо ингээ галдан гэл доктор гэл хэд судалгааны багийнхан тийм мөсөнслөө тийм мөсөө одоо танаа төгсөл манай төгсөл тийм галдан тийм айгүй мөсөлөө тийм. Тэгээд тэд судалгааны багийнхан би одоо бүтээр нэлэх гэсэн чинь яг таньж байгаараа галан найзгаа яриад байхгүй. Тэгээд тэр ингээ очиж үзсэн гэж байгаа байхгүй. Очоод үзсэн чинь гадналт нь ямар ч шинж тэмдэг байхгүй. Уг нь бид нар нөгөө археологийн чинь хүннүүгийн хаад язгууртны булш, жирийн иргэдийн булш гэдэг чинь бүгдээрээ гадна талаа ийм зохион байгуулалттай тийм далан бүхий үүдвчтэй язгуурт нь. За галаар хариуцсан. Тэр дотроо л гадна талынх нь тийм ихний нөгөө үүдвч мүдвч. Хамгийн анхны нүдэнд харагдж байгаа зүйл хэлээд шүү дээ. Тэгээ хүннүүгийн жирийн иргэдийн булхан булшнохоо ингээд цаграг бүхий ингээд дөрүүлж ингээд дугуй ингээд хүрээтэй. Гэтэл тэнд ямар ч тэмдэг байхгүй.
Ямар ч тэмдэг байхгүй мөртлөө 10 гаруй булш олчж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүнүүгийн яг цаг хугацааны хувьд бол жоохон хүнүүгээс жоохон өмнө хүнүүгээс өмнө гэдэг нь хүнүүг өмнөх цаг үе гэсэн үг байхгүй. Одоо бол нийтийн тооллын өмнөх 1-2 дугаар зууны үеийн олдрууд агиух олдоод байдаг. Гэтэл яг тэр модон шэнийг үеих гэдэг ч юм уу те тэр үеих байх боломжтой. Тэгсэн мөртлөө газрын хөрсөн дээр ямар нэгэн шинж тэмдэг тавиагүй гэдэг маань зүгээр Монгол улс орны те хөрсөн доор өөр юу байж болох вэ гэдэг амар том сенсац болчихж байгаа байхгүй. Энэ айгуу гоё үйл явдал боллоо. Тэгээд тэр юу н тогтоогдсон одоо яг тэднийх гэдэг нь тогтоогдох байгаа. Ер нь бол яг одоо яг классик гэх юм уу те одоо яг хүнүүгийн хаад язгууртны булчнаас одоо ингээ олдож байгаа ч юм уу хүнүүгийн жирийн иргэний булчнаас олдож байгаа ингээд эдвүлгийн зүйл нь шүү дээ. Эдгэртэй харьцуулаад үзэх юм бол цаг хугацааны хувьд жоохон наан байна гэдэг байгаа байхгүй. Наан гэдэг нь одоо биднээс жоохон цаашаага одоо ингээд модон шанийг үеэс гэдэг ч юм уу те ийм үе 2500 жил Асуулгын зан үйлч гэдэг юм уу? Тэр одоо асууж байгаа бидний хэлбэрээс одоодогоо олдуруудаас нэг 100 200 жилийн өмнөх байх. Тэгвэл одоо нөө Монгол нутаггүй амьдарч ирсэн олдурч яхад урагшлах нь. Тий, ахаад жоохон урагшилж байгаа гэсэн үг. 7000 юу лээ? Тэр бол яг бүр ингээд нэг неолитийн үеэс эхлээд явчихж байгаа юм л да. Энэ болохоор хүннүү дотроо ямар нэгэн зохион байгуулалт байхгүй тэгсэн мөртлөө газрын хөрсөн доор ингээд өөр ингээд бош байгаад нь штэ. Тэр өөр юу байж болох вэ гэдэг зүйл болчиход байгаа байхгүй. Хүнүүгийн хаад язгууртны булш чинь одоо нэг юм Монгол болон хил залгаа бүс нутагт 2000 гаруй орчим ингээд бүртгэгдээд байгаа шүү дээ. Оршуулга бүхий газар гэдэг. Гэтэл өөр ямар ингээд тоонд ороог зөндөөл юм байж болох гэдэг байгаа байхгүй. За энэ нэг юм сонин юм болж байна. Дараа нь болохоор энэ жужааны үеийн бид нар ингээд нэг ярьж байхад ингээд Сиамбиг үеийн булш, жужааны үеийн булш гэдэг нэг сонсож байгаагүй те. Тэгээ жужаан гэдэг нь болохоор 402 оноос 555 оны хооронд оршин тогтнож ирсэн тий. Яг л одоо Нэрон Монгол улс гэж бид нар ярьдаг шүү дээ. Нэрон Монгол гүнжин Сүхбаатар гоо хэлдэг. За энэ улс ахгүй Татар хаан, Тантан хаан гэл энэ хүмүүс чинь ингээд холбоотой. За тэгээ яг ингээд угсаа гарлууд монголчуудын өвгдээд хаан, хагаан гэдэг цолыг хэрэгэлдэг байсан хүмүүс гэл тий. Бурхны багш одоо Дармапар яг төрийн багшаа болгосон гэдэг. Тэгтэл энэний одоо бас ингээд булш буухан олдож байна. За тэгээ энэ цаг хугацааны яг энд ингээд олоод байна. Тэгээд олдрууд нь нилээ их дажгүй олдрууд олдоод байгаа. Тэгээ энэ үр дүнгууд нь одоо энэ 25 онд ингээд айгүй нээлт гэдэг ч юм уу энэ ийм зүйл болоод байна. Энэ дараа дараагийн судалгааных нь археологч нь өнөөдөр боллоо маргааш нь үр дүн гарах асуудал биш байгаа байхгүй. За ийм зүйл боллоо. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Арангай аймгийн Эрдэм андалсан. За Хануй голын хүндээ Хархул хааны балгас гэж байгаа тий. За Хархул хааны балгас та мэднэ шүү дээ. За тэрэн дээр чинь сая одоо ингээд судалгааны энэ жилийн нэг гоё үр дүн гарлаа. Тэр үр дүн нь юу вэ гэхээр Японд одоо нэг радиокарбоны шинжилгээ буюу он цаг тогтоосон. За энэ он цаг тогтоосон чинь энэ Чингис хаан болон Монголын эзэнт гүрний үе те хар орон хоттой яг нэг цаг үед оршин тогтнож исэн хот болж таарж байгаа байхгүй. За 1225 оноос 1275 он гэж гарч иж байгаа юм тэр. Яг нэг хасга нэг хэдэн цаг гэж гарч ирдэг л дээ тэр нэг судалгааны үр дүнгээр. Маш нарийн сонсож шүү те. Тэгээд тэндээс одоо ингээд нөгөө нурсан одоо нурангаас л одоо ингээд матлах хийж байгаа шүү дээ. Энэ матлагаас өгөөдөө хааны үе байж болох, өгөөдөө хааны үе байж болох гэж байгаа. Араа бичгтээ алтан зас олцсон гэж байгаа. Энэ өөрөө бас нэг ховор нандин олдор болчихж байгаа. За энэ нийтлэнгээр ярих юм бол манай археологийн салбар бол зүгээр дийлдэхгүй болон юутай шүү дээ ингээд ол замаг ихтэй. Ягаад гэвэл жилд ингээд 30 40 ингээд те судалгааны байгууллагууд гарч ийн те. Нэг одоо археологч гэхэд нэг жилдээ нэг зундаа гэсэн үг шүү дээ. 2 3 ингээд судалгааны ингээд судалгаа хийж гин тэгэл өвлөн ирээ суучж гин тий сайхан ингээд судалгаагаа хийгээд явж гин 12 сард ингээд бүгд ингээд нийлж агаад чуулж агаад за энэ жил яг юу болсон бэ гэдэг зүйлийг ингээд маш сайн ярьдаг учраас Монголын археологчдын холбоо гэдэг байгууллага байдаг. Тэгээ энэ холбоо маань ингээд жил болгон үр дүнгээ байнга хэлэлцдэг юм аа. Тий. Галтанцтай төм завгүй явж байгаа юм байна. Амар завгүй залуу шүү дээ чинь тий. Түүхийн хувьд. За түүх мэдээж монголчууд гадагшаа аяндаа хийсний 820 жил явуулж байгаа. Тэрний үгс үг гэхээр их Монгол улс байгуулагдах 1206 онд байгуулагдсан. Гэхдээ их Монгол улс байгуулагдахаас өмнө буюу 1205 онд нэг жилийн өмнө монголчууд анх удаага Тангууд улс руу довтолж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол нэг 820 жилийн хавь болж байгаа тий. Сая тэр багийн спорт гэдэг чинь хамгийн жинхэнэ туршилтыг чинь хийх гэх тий. Энэ үйл явдал бол 820 жилийн хавь болж байгаа. Тэмцээнд явсан шүү дээ. Тий. Тэмцээнд явсан. Одоо нүүлчил дандаа хоорондоо одоо ингээд байж одоо ингээд оддоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо ч унд хав задлгүй гээд ингээд олзолдож булаалдаж байсан энэ хүмүүс чинь одоо нүүлчтэй цэгцэлсэн Чингис хаан одоо суурин соёл иргэншилтэй тий энэ улсууд руу давтлах энэ үйл явдалгаа явж байгаа. Улсын аварга зохион байгуулаад улсын аваргаас аварга заа яваарай гэж явуулсан шүү дээ. Одоо дэлхийрөө гэл. Тэгэл 20 хэдэн жилийн дотор Ромын байгуулсан 400 жилийн хугацаанд байгуулсан газар нутгийг нь нийцлээд болчихж байгаа тий. 20 хэдэн жилийн дотор гэл ингээд болчихж байгаа. За дараагийнх нь болохоор мэдээж энэ жил Хувлаас эцэг хаан. За энэ хааны мэндэлсний 810 жил бай.
За тэгэхээр 810 жилийн хүрээнд бол манай түүхийн одоо тий судлаач эрдэмтэд маань бүгдээрээ нийлж байгаа тийм эрдэм шилжигний хурал хийсэн. За тэгээ энэ хааныхаа одоо тий талаар одоо ингээд янз янзын одоо ингээд сонирхолтой орчин үеийн одоо судалгаануудынхаа үр бүтээлүүдийг танилцуулсан. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний одоо ингээд түүх бот одоо ингээд сурлуудыг түүхийн хүрээлэн тий ихтэй сургуулиудын судлаач багш нар эрдэм шинжилгээний ажилтнад 20 гаруй судлаач нар нийлж байгаа тийм судалгааны бүтээл хийсэн. Хувлаа хаан бол мэдээж бид нар бүгдээрээ мэдж байгаа Чингис хааны ач. Тэгээ одоо 810 жил гэхээр чинь 1215 он болж байгаа сте тий. Тэгэхээр Чингис хааныг 29 улсын аян дайнаас ирээ сая тэр Хархираа голын хүндий тэгээд Исүнгэ хав тасрын хүү Исүнгэ ингээд төрүүлтэйгээ ярьж штэ. Тэгтэл хувлаа хүлээгүй хоёр хамгийн анхныхаа нөө хавчаахаа нумаар ан хийчээд Чингис хаанаа ингээд өөг ингээд тосчихсан байгаа байхгүй. Тэгээ Чингис хаан өвөр дээрээ сулгачаад хувлаан үг үнэхээр сэцэн ажээ. Олноороо хувлаан үг дагтун гэж хэлсэн байгаа байхгүй. Хожим нь хувлаан одоо ингээд хаан болж байгаа тий өөрийгөө одоо ингээд хаан болгож байгаа энэ үйл явц чинь бас энэ үгтэй бас айгүй холбоотой. Би юу хэлэх гээд байна гэхээр бид нар сая нэг 2 жилийн өмнө Чингис хааны иш хөрөг гэдгийг заллаа тий ингээд зарилгаар заллаа штэ. Тэгээ энэ зарилгаар заллахдаа болвол иш хөрөг гэж яг Чингис хааны яг үнэн бодит зураг мөн үгүй юу гэдэг зургийг ярьж байгаа. За энэ дээр чи хамгийн том гэрч чинь өөрөө хувлаа хаан байхгүй юу? Яг тэгвэл иш хөрөг одоо ингээд он цагийг хийгээд үзэхээр 13 дугаар 100 гэж гарч ирдэг. Түүхэн сурвалжуудыг ингээд мөшгөөд үзэх юм бол 1277 78 онд тий 2 сард гэж байгаа байхгүй юу? За Юанжигийн 15 он гэж байгаа байхгүй юу? За энэ онд бол хувлаа цэцэн хаан Хоросун гэдэг зураачаар тэр төшмөлтэй ордны төшмөл зураач хүнээр Чингис хааныхын Исүүхэ баатрын тий өгөөдөө хааныг тий өөрийгөө тэгээд зураг хөргөө зуруулсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэнд хамгийн ойрхон зураг бол иш хөрөг байх магадлал хамгийн өндөр. Тийм ээ. За эндээс хүмүүс чинь ямар сони ямар ийм царайтай тий ийм хаан байхгүй. Энэ чинь Чингис хааны чинь нүүр царайг хамгийн анх дайсцаа хараад хэлсэн байгаа шүү дээ. 9 настай тэр хүүхдийг харангуутаа монголчууд чинь хүнийг нэг харангуутаа хүүхдийг шинжээр мэддэн шүү дээ. Тэр шиг өө чиний хүүч үнэхээр нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой. Энэ зураг тэнд яг ингээд бас л ингээд байж байгаа гэсэн одоо бодохоор. Тэгээ ингээд бодоод үзэх юм бол хувлаа хаан маань яг энэ Чингис хаан амьд ах уйда яг юм байсан гэдгийг хэлсэн байх магадлал өндөртэй гэсэн үг. Одоо өвгөө тэр чинь харж байгаа шүү дээ. 10 настай 11 настайдаа харж исэн байж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр чинь аман зураг байж таарна тий. Тэгээд тэр зургийг зурж яхад нь окей одоо болж байна. Яг гоё зурсан байна гэдэг ч юм уу. Ийм зүйл гарч ирж байгаа. Би тэгээд Мараттаа нэг юм баярлалаа шүү дээ. Одоо бид нар ингээл би багаас айгүйх түүх уншдаг байсан. Тэнгүүл нэг бидний иргэн тойрон ч юм уу түүхийн мэдлэг айгүй хэцүү шүү дээ. Орсын бичсэн дүүг ингэсэн дүүхэл бөө хэрүүл маргаан болдог те. Тэнгүүл ийм гой түүхүүдийг сонсоог маш олон байдаг монголчууд. Түүх хичээлийн сонирхолтой байдал. Дээрээс нь бас ингэж бодох. Одоо нэг орчин үед ямар нэг юм ингэж гой хэлбэршүүлт хүргэдэг чи айгүй чухал болчиход байна шүү дээ. Хүн болгон заавал тэр гүнд нь орж унших халбгүй те. Нуус тавьчаад 5 6 унших халбгүй. Тэнгүүл одоо манай Марат од мөндрөөр амар гой ингэж хэлбэршүүлээд маш ойлгомжтойгоор зураг хүртэнд ярьдаг. Энэ өөрөө асар олоонд түүхийн оюуны хөрөнгөр бол би болдог болгож байгаа байхгүй. Тий одоо өөрөө багш хүн гоё зааж энэ дээрээс нь чинь энэ гоё платформыг ашиглаад. Тэгэхээр энэ бол өөрөө айгүй гоё тийм одоо яг энэ ярьж байгаа мэн ярьж энэ ч одоо тэгэхээр маш олон хүн дээрээ сонсож байгаа. Айгүй олон хүмүүс түүх хичээлээ Маратыг сонсч хийдэм билээ. Баярлаа. Би зүгээр дотор зүгээр юм бодож байгаа байхгүй юу? Түүх гэдэг зүйл бол тий алтыг аваад шороог нь хайдаг юм томол зүйл биш гээд хэлсэн байгаа байхгүй эрдэм түн. Энэ л байхгүй ерөөсөө. Тэр чинь одоо тий бүх цаг үеэр нь л ярих хэвээр. Тэгэхээр одоо манай сайн муу бүх юм тий. Манай одоо ингээд подкаст хийгээд байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Тэр чинь ингээд нэг хамгийн гоё хэсгээс ингээд өрмийг авчдаг тий. Ингээд өрмийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр чинь ингээд араас нь одоо ингээд одоо ганаа бит хоёрт нэг зовлон байгаа шүү дээ. Бүх цаг хугацаагаар нь бүх ингээд зураас татж яваад шүү дээ тий. Алдаатай манаатай тий. Алдаа оноотоо ингээд явж байгаа. Тэгтээ тэрийг ингээд хөргөж чадж байгаа маш баяртай байгаа тийм тий. Одоо од мөндөр дээр манай Маратын одоо ярьсан юмыг бүр одоо Монгол газар нутагт одоо амьдарч ирсэн хүмүүсээс эхлээд одоо болтол явж байгаа. Одоо яг Чингис юунд тий их Монгол улс явж байгаа тий. Их Монгол улс явж байгаа тий. Ингээд түүхийг ингээд стралаар сонсчихсон бол Монголын түүх яг гоё тийм цэгцтэй маш гоё мэдлэгтэй болчихно. Амар гоё тэр бол. За ингээд шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон маань та бүхэндээ өөр өөрсдийн те энэ онд онцолж байгаа. Од мөндрийн өдөр 2025 он ямар байваа гэдгийг ер нь бол хүргэж байгаа. За төгсгөлд нь одоо миний нэг хэсэгхэн цаг болдож байгаа. Би та нар шиг урт ярихгүй. Их бодож байгаа. Онд ярихгүй гэсэн багаар урт ярьдаг те. За энэ онд энэ дугаар дээр би яг юу онцлох гээд байгаа юм гэхээр нэг юм бүр алга хөдрөөсөн өмнөөс нь баярламаар те ийм үйл явдал миний хувьд юу санагдсан юм бэ гэхээр төрийн шагнал. За тэгэхээр нөгөө төрийн шагнал чи өөрөө одоо
Хорлоогийн чагаасангаа нэрэмжит шагнал гэж анх ер нь бол үүсэж байгаа шүү дээ, тий. Тэгээд нэрэмжит шагнал байж байгаа. Тэр хүний нэрээр одоо маш олон шагналууд авсан байдаг. Араас нь чинь төрийн шагнал гэж явж байгаа. Хүнд болгодог байж байгаа. Сүүлдээ чинь бүтээл болгодог болж байгаа шүү дээ, тий. Хийсэн бүтээсэн зүйлд нь болгодог болж байгаа шүү дээ. За соёл, урлаг, шинжлэх ухаан юу байдгийн салбаруудтай. Тэгэнгүүт 2025 онд зөв миний хувьд шүү. Хамгийн үзэсгэлэнтэй нүдэ олсон нэг шагнал төрийн шагнал авдаг байхгүй. Тэрийг харчаа би бүр үнэхээр баярлсан. Та хэд мань мэдэх байх л та. Гэхдээ би энийг ярихын тулд заяа. Эхлээд нэг юм яриа. За ингэж байгаа. За 1630 онд те одоо Шолой хаан гэх юм уу те. Тэр хааны үед энэ Монгол Алс дорнд энэ Монголын нутагт чинь ийм зэрлэг адуу байсан байна гэдэг тэр нэг юм хатны сүг зураг. Одоо бидний мэдэх нэг Ласко агуу гэдэг шүү дээ нэг Франц юм билүү те. Тэр нэг агууд юм Монголын газар нутаг дээрээс одоо ийм зэрлэг адуу байдгийн байна үс нь босоо гэдэг ч юм уу те. Тийм зураг олдож ирсэн. За энэгээр яг нөгөө нэг одоо археологийн хувьд гэдэг ч юм уу те. Ер нь бол за Монголд бол ийм зэрлэг адуу байсан байна гэж тодорхойлж ирсэн. За ингэж байж байгаад бидний одоо мэдээд байгаа энэ тахи гэдэг амтны чинь нөгөө Прижвалскийн гэдэг шүү дээ тий. Прижвалскийн адуу гэдэг. Прижвалскийн адуу гэж шинжлэх ухааны нэрээр бүртгэгдсэн байдаг шүү дээ. Яг яаж яваад тэгж бүртгэж байгаа юм гэхээр 1878 он авцаа. Прижвалский ч юм болохоор Оросын армийн одоо бас хүн байдаг. Тэгээд энэ Монголын зүүн талын хятад Монгол хоёрын хил дагуу гэдэг үлээ тий. Энэ хаваар одоо аялж гэдэг юм ингэж явж байгаад буцаг болж байгаа байхгүй 1870 онд. Тэгээ байсан чинь тухайн одоо хил нутгийнх нь харуул байсан хүн одоо нэг бэлэг барьж ийн гэж байгаа байхгүй. Тэгээ бэлэг барихтаа нэг юм адууны толгой тий. Одоо үс гэж юу гэдгийг нэг юм их мөксөн байгаа байхгүй. Тэгээд энэ ямар очтой гэсэн чинь Монголын зүүн гарын говьд байдаг зэрлэг адуу юм аа энэ гэсэн байгаа. Гаршуулаагүй тий. Гаршуулаагүй зэрлэг адуу. Гэтэл дэлхий дээр байгаа зэрлэг адуунуудын тоо ер нь ховдцсон юм. Тэгээ Монголын Монголын зүүн гарын говьд байдаг ийм адууны толгойг гутал нөгөөт чинь одоо толгойг нь байна шүү дээ тий. Аваа явсан байгаа. Очин гутлаа тэр үед нь судалгаа хийх боломжтой хүндээ өгч байгаа хөөх. Нөгөө хүн харснаа за дэлхий дээр тий одоо 20 зүйлийн гэдэг үлээ 22 зүйлийн гэдэг үлээ яг зэрлэг адуу байдаг. Хамгийн сүүлд тэнд байсан адуу ер нь бол ингээд устдаад дууснаар одоогоор бол дэлхий дээр нэг ширхэг зэрлэг адууны одоо үр удам байхгүй гэсэн үг. Та энийг хаанаас авчихсан гэнэ? Монголоос авчихсан. Монголын зүүн гарын говь байдаг гэж байна. Тэгээ нөгөө чи судалж үзсэн гутлаа ийм юм байгаа юм байна. За тэгвэл гутал эндээс ахуулаа заяа. Прижвалскийн гэдэг те нөгөө Прижвалский олж ирсэн учраас Прижвалскийн гэдэг нэрээр 1881 онд бүртгэж байгаа. За бүртгэгдсэн. Тэрий чин дэлхийн одоо судлаачд болон тэгээд нөгөө зоопарк буюу амтны хүрээлэн те энэ усууд чинь бүгдээрээ харж байгаа. Тэгин гол дэлхийн одоо нөгөө тахи хамгаалах сан гэдэг ч юм уу те эсвэл нөгөө нэг Норвегийн тахи хамгаалах сан гэдэг ч юм уу ийм юм байх нь л те тэдний ингээд чимээ мэмээ сонсогдоод эхлэнгууд л нөгөө зоопарктай улсууд чинь ч юм уу те амтны хүрээлэнтэй улсууд чинь ч юм уу дэлхий дээр байгаа сүүлийн зэрлэг адууг авчирч амтны хүрээлэндээ тавилт. Чи бөөн боломж өстэй. Тэгээд энэ тэндээс судлаачд болон тэгээд тэр нөгөө амтны хүрээлэндээ тавих гэсэн сонирхолтой хүмүүс Монгол руу шавдаг юм аа. Энэ болохоор 1897 оноос 1903 оны хүртэлх гэдэг чинь нэг 6-7 жил явах хугацаанд бас үйл явдал байгаа байхгүй. Тэгээ Монголд ирээд хамгийн гол нь Монголын дэлхий дээр үлдсэн байгаа хамгийн сүүлийн зэрлэг адуунаас 88 унгыг Монголын талаас 88 унгыг авдгийг нөгөөд чинь. Өөр өөртөөхөн бүс нутагт аваачиж одоо ингэж дахиж нэг болгоод болгож хөгжүүлэх гэдэг ч юм уу те эсвэл нөгөө нэг амтны хүрээлэндээ тавих гэдэг байхгүй судалгаан жилээр авч явах гээд. Тэгээд 88 дахин унгыг авч яваад Европ руу аваа явдаг юм байна. Тэгээд гол нь тэр аваа явсан 88 унга аваа явсан. Тэндээс нь 30 гаруй унга нь замдаа эндсэн. Одоо Монголын одоо их гарын говьд байсан тийм. Тэр үед ямар онгоц цогч тийм. Тэгэхээр талд байсан тэр унгнуудын мань аваа явсан байх нь шүү дээ. Ингээд 50 эдхэн унга Европт очсон байгаа. Гэтэл ард нь юу болж байгаа гэхээр харамсалтай гэхээр тийм. Нэг юм хүн амын нөгөө нэг адуу мал гэдэг юм одоо хүний мал аж ахуй тийм. Мал аж ахуй ингээд нөгөө зэрлэг адуугийн чинь одоо бэлчээр л орж байгаа шахаад эхэлж байгаа. Тэгээд нөгөө нэг байгалийн одоо хүчтэй гамшигч гэдэг юм уу зудж байдаг юм уу тийм иймэрхүү байдлаар ингээд ингэсэж жагаад бүр Монголд тэр тах гэдэг амтан Монголын одоо энэ уугуул газар нутгаар байсан тэр зэрлэг адуу устдаад үгүй болж байгаа. За тэгсэн чинь бүр хамгийн гоё юм заяа. Монголд байгаа тахин ингээд бүгд устдаад үгүй болсон. Нэг ширхэж таhiхгүй болсон. Тэгээ дэлхий дээр бүх зэрлэг адуу өгчөөд хахад Монголд байсан хамгийн сүүлийн дээр бодгал байхгүй болчихж байгаа. Ингээ Монгол таhiхгүй. Тэгсэн нөгөө нэг Европ явсан 88-аас чи 30 хэдэн замдаа эндээд 50 хэдэн очсон. 50 хэдэн очоод яаж тэр чинь нөгөө нэг юм зэрлэг хээр талдаа байсан адуу чинь тэнд очоод өсөх юм. Торон дотор цементний шалан дээр шонгийн модны юг зулгаагаад байгальд байсан амтан чи идэж чадахгүй. Тэгээд тэр нөгөө унган өгөөдөл мөдөл ингэж явсаар хагаад хөөрхөн тэнд 50 хэдээс чинь өсөж үрж чадахгүй гэж явсаар хагаад бүр 13 ширхэг болсон. 13 ширхэг тах. Одоо Монголын тах дэлхийд 13 ширхэг үлдчихэв гэсэн үг байна. Тэгсэн нөгөө 13-ыг ч одоо яадгийн хоорондоо ингээд эндээд болохгүй нэгэн гутлаа хооронд нь уулзалт юм яад ингэсээр хагаад
хооронд нэвцүүлдүүлээд одоо дэлхий дээр байгаа дахин бүх одоо тэр үр удам тэр 13-ыг л үргэлжлээ. Тэр 13 Тэр 13 нь өөр газар байсан учраас нөө цус солихгүй өөр цустай учраас үржих боломж нь аяг өндөр байсан гэсэн. Тэгээ нөгөө 13 чи ингээд яангууд яг нөгөө нэг байгальтай байгаагүй. Гэхдээ бас нөгөө цус сойртолт юм явагдана л гэж байгаа юм л да. Тэрнээс шалтгаалаад яг үндсэн одоо нэг тухайн үед байсан Монгол дахчин бол одоо 30 мөч насалдаг байсан бол одоо тэр дахиуд нэг 15-аас 25 насалдаг ч юм уу те ингээд цус жоохон ойртолтын улмаас болоод ингээд жоохон насны хувьд багассан гэж байгаа байхгүй. За ингээд тахи байхгүй одоо ингээд те Монголд нэг ширхэгч тахи байхгүй юм болчихсон. За тэгэнгүүт нөгөө нэг Норвегийн гэдэг үлээ за би тэрийг тодорхой болгоно. Ямар ч сан нэг тахи хамгаалах сан Монголын одоо байгаль хамгааллын газартайгаа холбогдоод тий. Нидерландын. Тэгээ яаж ийм гэхээр энэ амьтан бол ерөөсөө одоо угаасаа тэр цаагт ген өгөгдөл нь тий өөрөө Европ төрсэн байж болно. Гэтэ энэний чинь бүр цаад бүр өгөгдөл нь Монголын хээр тал шүү дээ. Энд чинь хээр талын амьтан тий. Ийшээ авчирч тавьмаар байна гэдэг юм уу тий. Иймэрхүү санал гаргаа. Тэгээд одоо тэр газартаа хамтар манай Монголын байгаль хамгаалах сан идэж хамтарч байгаад 1992 оны 6 сард 92 гэдэг чинь надаас өмнө байх нь шүү дээ тий. 1992 оны 6 сард анх удаага эхний 15 дахийг их болсон Монгол нутагт нэргүүлж авчирж байгаа байхгүй. Тэр мөрийн зураг мөргөн байдаг шүү дээ тий. За тэгээ 15 дахь бууж байгаа. Тэгээ буухт нь гол нь энэ чинь шууд тэр нөгөө нэг амтны хөрөлн байсан дахийг чинь шууд байгальд навчаад тавьчих юм бол өөрийгөө одоо нөгөө нэг survival гэдэг хайлаад байгаа шүү дээ тий. Амьдрах чадварын хувьд ингээд нэлээд холтцсон. Хэд гурван үе ингээд амжицсан тий. Тэгэхээр боломжгүй. Тэгин гутал нь за ямар ч гэсэн хээр тал гэдэг хээр талтай холбоотой гэдэг юм уу ингээд ойрхон бүс нутгийн сонгоё байгаль хамгаалтанд авъя гэдэг Төв аймгийн Алтан булагт одоо тэр нөгөө бид дэд очдог чи юу лээ? Хустай нурууны газар нутгийг чи ингэж авч хашаалаад тэгээд тэр зэрлэг одоо нөгөө адууг авчиж байшуулах юм бэлдэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үед манай нутгийнх нь иргэд та нар газар нутгаа гадаадуудад зарлаа. Үгүй газар нутгаа өгөхгүй бид нар нүүхгүйг тэмцэжсэн байгаа тэр үед. Тэгээ яаж хэд дахин уулзаж өчнөө болон гуйж хагаад энэ Монгол нутгаас ч устдад алга болцсон дахийг эргүүлээд бид нар ингээд авчирч байгаа юм аа. Тэр үед нөгөө нэг онгоцоор адуу одоо зэрлэг адуу тээвэрлэж авчирна гэхээр чи манай улс чи 92 он гэж чи онгоц байхгүй те зардал мөнгийг нь яаж гарах вүлээ гэх мэтчлээ ингээд зөндөө юм болж байгаа шүү дээ. Ингээд нөгөө нэг Европын хэдэн улсуудаас ингээд цуглуулсаар хагаад Нидерландд авчиж тэндээсээ нааш нисгэсэн юм шиг байна. Ингээд авчрах ажлыг нь зохион байгуулаа. Тэгээд нэг ард түмэнд нь ойлгуулж байгаа, ардууд ойлгуулж байгаа. Сүүлдээ бүр одоо манай тэр ард иргэд маань тэр дахь хамгаалах газрынхан бас нэг хэсэг амыг нь хамгаалдаг гэдэг чөлөө сайн дураа хамгаалдаг чөлөө ийм юм байл. За ингээд эхний 15 буугаад за дахиад Оросод байгаа нөгөө нэг 13 маань үлдэгдэл байх нь шүү дээ. Тэр дахиудыг суулуулж байгаа дахиад ингээд нэмж чирээд нэг эхний 3 жилийн хугацаанд ихэд чинь бүр 50 гаруй дахь болгож нэмж авчирч байгаа байхгүй. За эндээс асуудал үүснэ. Дэлхийн одоо энэ судлаачдад байдаг юм уу те эрдэмтэд байдаг юм. Энэ хүмүүст чинь ингээд газар нутгаас устдаад үгүй болцсон амьтныг эргүүлээ тэр газар нутагт нь байршуулад амьдрч чадах, өсч үржих чадах гэсэн тийм урд нь явсан тийм туршлага байхгүй. Тэгээд нөгөө нэг 15 гэдэг юм ингээд 50 гаруй дахь болцсон чинь одоо нөгөө нэг жинхэнэ асуудал нь болгож байгаа байхгүй. Сэтгэл нь өөрөө давчиж болно те. Энэ Монгол амьтан авчиад тавьчих болно. Нөгөө хэд чинь зудан төртөж эхэлж байгаа. Ягаад тэгэхээр тийм цаг агарын хөвд өөр газар байдсан. Хэдэн одоо үе ингээд өссөн те. Одоо анхны Монголд амьдарч ирсэн дахиасаа хэд дахин өөрчлөгдсөн байх боломжтой байхгүй. Тэгэл зуд болоод нөгөө хэд чинь эндж байгаа. Чон нохоодоо. За яг хөө тэр хамгаалтын газар учраас бас гайг байх. Гэхдээ унаг мунаг төрдөг ч юм уу те. Ингэхээр амьдрах чадварын хөвд энэ уур амьсгал чинь тэсэхгүй байхгүй. Хэдэн градус хүртэл хүүдэрдэг тий. Тэгээд байгальд өөрөө тижэл олж хідэн мэдэн. Тэгэл хүн аргаараа зугатаад юм уу. Яг энэ чинь нөгөө хүнтэй бас ойрхон байгаа учраас ингээд асцсан л баг л та. Гэтэ хүний дэмжлэг авч болохгүй гэдэг чинь. Ингээд нөгөө хэд маань эндээд 3 жилийн хугацаанд нөгөө нэг авчирсан тоон эргээ багасдгийн заяа. Тэгэд тэгж жагаад нөгөө нэг хүмүүсийг чи айгаад байгаа шүү дээ. Энэ амьдрч чадах нүггүй юу гэж байжсэн чинь тэр айдас ард хоцорч иж байгаа. Тэгээд дээрэс нь энэ тагчин нутгийнхаа салхи хөрс шороо өвс урмал тэдэнд гайхалтай зогсож иж байгаа юм. Яах юм бэ тэр чинь угаасаа энэ нутгийн амьтан шүү дээ. Тэгээд яахын аргагүй Монголын унган амьтан гэдгийг батлан харуулж ийн гэж байгаа. За эргээд улам мөнгө ороод сэхэд гэлсэн. Ингэж жагаад 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдөр амжилттай анхны унган төрдөг байхгүй. Одоо ингээд их нутагтаа эргээд энэ амьтан үржиж чадна гэсэн. Одоо анхны нэг юу төрж штэ тий. Одоо Монгол нутагтаа эргээд төрж байна. Утсан байсан амьтан шүү дээ тий. Эргээд ингээд анх удаага төрж. Тэгтэл нөгөө нэг байгаль хамгаалагчид юм уу тэр таг судалж байгаа хүмүүс нь айгүй хөөргөн заяа. Нэг унганд ингээд одоо гүн ингээ хэлчихнэ шүү дээ тий. Нөгөөдгийнхөө ерөөсө байнгын дагаастай. Хаавс 92 93 онд ч тий. Нөгөөдгөө дагаал ийм юм болчихгүй тий. Чонд ойлчихгүй хин нэг нь гидсэн өшөлчихгүй нөгөө адуун чинь зэрлэг адуу учраас яах вэ хөөгөл ерөөсө яг ингээд нөгөө хүүхд төрж байгаа юм шиг ерөөсө хажууд нь. Ингээд 7 хоног бүтэн сагж жагаад яг тэр унгийг гаргаж авсан. Тэгээ тэр унаг төрлөө анх удаа эргээд
хэдэн жилийн дараа байдгийн те хагас зууны дараа эргээд их нутагтаа төрж байгаа анхны дахь байхгүй. Зэрлэг адуун өртөл болсон. Зэрлэг адуун өртөл. Тэгээд түүнд магна гэж нэр өгсөн. Магнаж төрж байгаа учраас. Ямар гоё юм те. Тий. За тэгэхээр миний хэлэх гээд байгаа энэ түүх юу нь ямар учиртай юм бэ гэхлээр 2025 онд за тулгуур төрийн 2234 те Их Монгол улс байгуулагдсны 819, үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос эргээ мандуулсны 114, ардын хувьсгалын 104, ардчилсан хувьсгалын 35 жил яг тохиолдуулан төрийн шагнал хүртээсэн. Хэн хүртээсэн бэ гэхлээр ямар бүтээл хүртээсэн байдгийг хэлье. Тахь адууг сэргээ нутаглуулж зэрлэгшүүлсэн ажил сэдвт бүтээлд. Тэгэхээр одоо энэ бүтээлийн чинь одоо ингэж байна шүү дээ те. Хаанаас яаж авчирсан юм? Эргэтэн бид нар хөрсийг нь яаж бэлдсэн? Газар нутгийг нь яаж бэлдсэн? Энэ дээр юу тулгадгийг? Тэгээд нөгөө нэг ан амтны зэрлэг амтныг эргэн одоо төрлүүлэхийн тулд те одоо бод галыг дахин сэргээхийн тулд ийм явдаг. Тэр бүх ажлаа бүгднийг багтаасан энэ том ажлыг одоо гаргасан энэ бүтээлд нь төрийн шагнал болгож байгаа байхгүй. Энэ бол одоо яа харахгүй өстой бүр Янзын гоё. үнэхээр гоё шагнал байгаа Ингээд түүхтэй сонсохоор ямар гоё юм бэ те. За тэгэхээр энэ шагнал бол шүү дээ те. Байгаль орчны гавьяат ажилтан доктор профессор Банд гэж хүн. За дээрэс нь ус цаг өөр орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн шинжилгээ ухааны зөвлөх байгаль орчны гавьяат ажилтан доктор Бат Жаргал, олон улсын тах группийн зөвлөх байгаль орчны гавьяат ажилтан доктор профессор Доржраа, биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлт дасан зохицлын үндэсний ахлах зөвлөгч доктор Гал Аргачаа болон Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалтын захиргааны Дарга асан Ганбаатар. Ийм 5 хүн одоо энэ төрийн шагналтыг энэ онд хүртлээ. Энэ дээр бол үнэхээр би баярлж байгаа. За дээрэс нь яагаад зөвхөн нэг ганцхан өгүүлбэр нэмэхэд биш үү? Нөгөө байгаль дээр устж үгүй болсон тэр болд гал байна шүү дээ, тий. Ерөн зүгээр ямар ч амжныг ингэдэм байл дамтныг тэр тоо толгоо 20 30 40 50 100 болно. 200 болно, 300 болно. Тий? Өсгөөд хамгаалаад хайрлаад ингээд өсөх гээд үзээд байна. Гэхдээ энэ тайвширч болохгүй. Яагаад тэгэхээр ямар ч бод гал 500-аас дээш тооны байж иж цаашаага эрүүлэр өсөж үржиж явдаг гэдэг юм уу те. Ийм тоо байсан. Тэгэхээр нөгөө бид нар чинь нэг 15-ыг авчираад цаанаас нь цуглуулсараа 50 гээд тэгээ 93 92 онд чинь 93 онд чинь ганцхан ширхгийг гаргаж авч штэ те. Тэгээ тэрнээс хойш тасралтгүй хөдөлмөрлсөн энэ хамт олон маань. Тасралтгүй хөдөлмөрлөөд тэгээд эн чинь зөвхөн нөгөө байгаль хамгааллынхаа дээр одоо хамгаалтай газар байгаад иж болохгүй л те. Тэгээд яг өөрөөсдийнх нь нөгөө дархан цаазат газар төрхөнд одоо төрсөн газар нь буюу те. Тэр говийн гэхэд Монголын хээр талд нь тавих хэвээр. Тэгээд ингээд тавих гэдэнгуутлаа 2020-с 2025 онд энэ зэрлэг тахихын тоог 500 хүргэнэ гэж хэлсэн заяа. Зорилго нь 5 жилийн өмнө шүү дээ. Тэгээд энэ онд шагналаа авахд Монголын зэрлэг тахи маань хэдэн тоотой байгаа вэ гэхээр одоо 1000 гарцсан явж байгаа. Нуулсан биш үү те. Тэгээд Монгол орны 3 газар яг манай үндсэн ууг бол одоо энэ тахи маань өөрсдийнхөө сүргийг бадраагаад ингээд амьдарч байгаа. Тэгээ энэ дээр хуснаа дээр очиод нэг гоё юм сонсоо. Яг нөө хүмүүс тэнд одоо хувь нэмрээ оруулчлах юм тий. Одоо нэг тахийн одоо төрөх юм бол тэнд өөрөө нэрээ өгöd. Тэгээд нэрээ өгөхдөө тэдэнд өргөд 5 сая төгрөг чилөө тий. Бацаа яг алга тий. Одоо үед чи одоо Бацаа ч юм уу, Маратхан ч юм уу тий нэрээ өгöd. Тэгээд 5 сая төгрөг. Тэр 5 сая маань тахийн эдж тэжээл болон тахийг хамгаалах зорилт. Байгаль хамгаалах зорилт. Хүмүүс энэ дээр орж болох. Яг л энэ чи өөрөө ямар нэгэн байдлаар нөө мөнгө олдог салбар биш те. Энэ чинь бас төрийн салбар биш. Энэ чинь төрийн бус байгууллага байна шүү дээ. Төрийн бус байгууллага. Тэгээд дахиад өөрсдөө зүтгэж байгаа хүмүүс гэсэн үг. Айгуу мундаг. Одоо тэр дэмжлэг бодлого байна. Биологчтой уулзахад ямар гоё хүмүүс юм бэ те. Бүр хайртай те тэнд. Гаднаас айгуух дэмждэг юм лээ те. Монголчууд маань айгуух дэмждэг юм лээ. Компаниуд ингээд айгуух дэмждэг. Тэгэхээр энэ дээрээс хуу хүмүүс ч айгуу оролцож дэмжээсэ. Тэгээд ингээд тахикл гэсэн чинь монголч бас хавтгаа байгаа хөөхгүй зэрлэгт юм те. Ингээд ярих юм бол зөндөө юм байгаад байгаа те. Зэрлэг хонин байна. Зэрлэг ямаан байна те. За ингээд шинжлэх ухаан танин мэдэх үеийн од мөндөр суугийн хамт олон маань та бүхэнд 2 хэсэг хуваагдаж байгаад тэгээд одоо бид бүхний маань хэсэг те бидний хэсэг болохоор 2025 он од мөндрийн нүдээр хэрхэн өнгөрсөн бэ гэдгийг одоо салбарынхаа чиглэлийнхаа дагуу та бүхэнд онцлогч хүргэлээ. Бид бүхэн ийм хайрлам түүх ихтэй, ийм гоё үзэсгэлэнтэй нутагтай, үзэсгэлэнтэй ан амьтантай, үзэсгэлэнтэй өвөгдөл бүх юм нь байдаг ийм сайхан улсын иргэд байдаг. За тэгээ та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан баярлцгаагаарай. Баярлалаа.